Ёо хаа гэхдээ ямар алуух юм байхаа. Ёо энэ гал мал асцсан тэгээ бас ямар юу орчин байх. Тэгээд Чикагод цасмаас орж хүүтэн шааж дээ. Тэгээд энд бол халуун шааж дээ. Эй, намайг тавин байлга зүггүй тон Тэсийг 16 он инжи нас шүн тун дүүрэг базан хазаа дуулган чилдүү 50 чилэр замдаа би хамруугаа би колн өнөө шүндөө тийчлээ ганцаараа сайд биш нөө хэрэггүй Тэнд бас нэг хүүтэн юм байна. Энд бас нэг хүүтэн ах. Би таныг ахаар яагаад ч жоохон хүүтэн вайфтай гэж боддог. Тэгсэн чинь та амар долоохон байсан юм байлээ. Би сүүл хүмүүс тэгж боддог. Аа. Амар хүүтэн вайфтай тэгээд намхан нэг юм баачка гэж ер нь төсөөлд юм шиг байлээ зүгээр ингээд. Яагаад намхан та мэдгүй би намхан харагддаг юм шүү. Зургатаар ч юм уу нөгөө дэлгэцээр. Тэгээд хүмүүс тэгдэж шин. Та миний бодсон өндөр юм байна гэж дандаа хэлдэг зэ нааг. Нөгөөд нь болохоор би тэ нэг юм ер нь бол юм хүүтэн ийм хүн гэж боддог штэ гэж ер нь бол энэ хоёр үгийг би дандаа сонсдог. тэр нөгөө нэг саруул бодох шиг тэр яагаад муу бяцхан десант гэд яагаад гисэн юм бол Fuck хин тэгсэн юм бэ? тэрэн дээр тэр нөгөө дарилцсан гэдэг нөгөө нэг юм дээр UB comedy дээр нөгөө бодбилдинг гэдэг. тий бодбилдингийн багш шиг Десант муу бяцхан десант гэж яагаад бяцхан десант байх хэрэгтэй болоо гэдэг яг ямар утгаар тийм хэлсэн тэр ямар ч адилхан бишгүй бодлоо. харин тий би тэр жоохон гайхсан шүү дээ за окей гэж X окей гэлээ да за окей ёо би жоохон ингэ тэмдээд байна окей миний ажилд ингэ окей Гэхдээ мангар алцсан шүү гэхдээ бяцхан десант гэсэн яагаад би одоо үргэлж бодоод байна. муу бяцхан десант гэсэн чинь хүмүүс нээлттэй би тэр гайхаад Хин тэгж хэлж байгаа. тэр чинь хин тэглээ ямар ч нэг комедиан Би шууд очингуудаа шууд тэр шууд яагаад тэгсэн би асуух гэдэг л та хин тэгсэн олжвол окей let's go гэдэг Ер нь бол Ахасаас ихвсээс манай одоо байшин дотор та орж ин санд манай ертөнцид Swishgang одоо манай 7-20-ийн ертөнцид байшин дотор орж ирээд аялна одоо та бүхэн ингээд идэвчтэй хамт бидэрсэн манай одоо Chicago vibe одоо энэ хэр одоо энэ тхийн одоо яг ямар хөө юм яах ямар хөө зааштай залуучтай юм бас ингээд сайхан мэдлэлцэн гэдэг. Тэгэд юу яаж нэвтрүүлэг эхлэхэд ахаа ингээд зөр би танд ингээд ийм шүтэн зоолгоё гэж бодсон байхгүй ингээд ахаа би яг ингээд хоочны яг десантахыг ингээд амар сандаг. Одоо ч гэсэн хөвөрөлтэй гэхдээ яг танд ингээд нэг шүтэн зүгөлтэй би ингээд баярлаа. миний жоохон бурхны шүтэн сэтгүүлчлээ л дээ. Гар гэдэг дуун дээр ах. Миний ач гэсэн нэгийг зүтгэл одоо угаасаа бид бүгдийн дотор угаасаа яг нэг десант өргөлж угаасаа байдаг байсан. Тэгээ байсааш ирсэн. Тэгээд шүтэнцтэй гэдэг. тий. Одоо л яг бид нар яг хипхоп тоглоом ярьж байгаа санагдаж байна. Энэ ихтэй амтан нөө спички биш антай За өстэй. спички болгоод юм шүүстэй гэдэг байхгүй юу? Тийм шүүстэй. Бид юм шүүс ялгараад байдаг. Тийм. Спичкний амтан дуртай ажиллаа. Тэгээ одоо нэг спички бас тийм байха болцсон байлаа. Тийм байх. Хуурай хавцаад ер нь. Өчтөр ахаа тэгээд ер нь ингээд нэг ингээд пари бол айгүй гоё байлаа л та. Тэгээд би танаас л ихтэй ахаар өдөө зүгээр ингэж бодож байгаа ер нь хизээ дуу хийсэн бэ, хизээ цомог хийх гэж байгаа юу, тиймэрхүү зүгээр юм жижигүүрний асуудал асуумааргүй зүгээр л ахаа хэдүүлээ хипхоп хүчин зэрэг аялаа. Тэгээ зүгээр яг хой хүн талаас гоё ярилцъя те. Тэгээ өгчтөрний пар ихтэй ямар гоё байв бүр ёо би. Тий гоё байлаа. Тооны пар бол үнэхээр гоё болдгийм. Тий. Тэгээд нөгөө хүмүүсийн бас уур амьсгал амар гоё байлаа. Одоо яг хөө ингэ нөгөө очсон артистуудын гэлтгүү те. Нөгөө зүгээр нөгөө зориод ирсэн хүмүүсийн ерөнхий нэг уур амьсгал амар тийм гоё юутай байсан. Мэдрэгдэг байхгүй яг. Ийм буруу газар ирсэн юм шиг заримдаа санагдах үе байгаа шүү дээ. Артистууд тайзан дээр гарахад. Ингээд цаанаасаа нэг юм хүүтэн ер нь жоохон тийм таагүй болгодог ч юм уу. Тийм бас вайфтай паринууд бас байна. Тэгэнгүүт буцаагаад яг эсэргээрээ яг ингээд цөөхүүлээч гэсэн юм гоё байдаг ч юм уу тийм яг ингээд тэр шууд ингээд тэр тухайн өдрийн тэр перформанс ямар болохыг шууд тэр шууд нөлөөлчдөг сонио. Яг тайзан дээр гарч ирэх яг тэр шиг.
Яа би тэгэл өчтөр зүгээр ингээл брогийн зэрэг ингээд тайснаар яж хажуунаас нь окей гэх. Окей. Тэгээ би нөгөө окей гэдэг яг юунаас анзаарсан бэ гэдгсэн чинь сайхан нөгөө нэг бичлэг явж байсан аахгүй нөгөө нэг бро яг нөгөө нэг юм энэ дэр сагсын тэмцээн дээр нэг гарч ирээд яг нөгөө нэг гарч ирээд перформанс хийсэн шүү дээ. Тэгээд тэрэн дээр яг ингээл босч ирсэн юм. Клэл ингэсэн аахгүй. Окей гэж байжсэн юм. Окей гэж хэлсэн аахгүй. Тэгэл амар өглөөл аахгүй. Явж яваал амар перформанс хийжсэн хамгийн сүүлд дуусахтаа. Окей. Гэж дуусчихсан. Жага тайвширсан. Жон 50 окей тий. Жаахан тэрэлж. Тэрээс айгаа гоё. Тэгээд нөгөө нэг манай нөгөө нэг switch гэж ерөнхийдөө нэг юм юу илүү их одоо зүтгүүлдэг гэх юм одоо юм одоо юу гэдэг лээ одоо юу гэдэг айдлиб ерөнхийдөө ингээд мэн зүтгүүлдэг. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө хоорондоо бараг айдлибээр ярилцдаг гэх юм уу тиймэрхүү байдаг. Тэгэл Switch gang Okay, you know. Champion X-Stock. X-Stock гойно. Яа энэ шүтэн зас удаан цөглөр бас хэцүү байд юм шүү. Энэ том шүдэн байгаа байхгүй юу? Тийм Switch ингээд зүгчгүүд мартчихдаг шүү дээ. Тий. Бараг идчихдэг. Ер нь идчихдэг шүү. Халын идчихсэн ямар тач. Сан тах чи нэг бабаахтай бабаахын подкастт орсон байсан шүү дээ. Тэгээ хамгийн сүүлд Joshua тэр яриад Joshua. Тийм Joshua бабаа шүү дээ. Өмнөхөр бол тий. Тэгээ өмнөхөр бол Joshua бабаа. Ахуйтэй чи тэр яриад байгаа нуурын иргэн хажуудлын байшин чинь битээр хичээлээд байдагс. Зүг. Бабаах нөө их дууддаг гэж хэлээ. Тэр бас их түүхтэй байр тий. Анхны тамхиг минь татуулаад тэгээд явж ирсэн шүү дээ бро. Анхны өнгөтэй тамхиг минь ногоон тамхиг минь татуулаад тэгээд явж ирсэн. Зүг. Тэгээ цаатганы чинь бас юу амар гоё юм бэлээ. Ингээ очингууд одоо нөгөө хүн ингээ яриулээд байдаг ч юм уу тийм төрлийн ерөнхийдөө подкаст байлээ. Тий. Гоё бас нөгөө нэг өөрөө тийм нөгөө хөтлөгч хүн учраас аюу гоё тийм. Яг тэр бас амар юу байд юм бэ? Одоо нөгөө нэвтрүүлгээ гэж яаж авч явах уу те? Дээш нөрөөхөө унгаа. Одоо энэ сэдвэр унгаа. Энэ сэдвэр ийм ярэ гэдэг ч юм уу те? За хандлааш байхад. Окей. За. Яг нэг энэ юм амар гоё те. Тий. Гоё харагч шээ. Би ч бас 5 сар уугааг байгаа болохоор бас нэг Ер нь уухгүй байхаа шийдэж байгаа юм уу? ер нь нэг жоо тасараа гэж бодоод. Nice. Сайхан сонголт. Өглөө болгон сайхан залбираад сайхан. Би ч хэрэгс шүтдэг гэх. Кристиан те. Тэгээд буцаад юунд орсон шүү дээ. Буцаад шин. Би ч өмнө нэг хэсэг жоохон хайцсан байсан байхгүй. Жоохон яг нэг жаагсан ч жоохон нөлөөлтөл юм бэлээ. Бурхны хайцсан дээс өөрөө юм шиг л яг. Яг зарим нь одоо нэг юм аавгаа шүтдэг ч болно шүү дээ. Зарим нь шашин бол яг нэг хойлноо аяг ойролцоо юм билээ. Тийм шүү дээ. Бүх юу ингээд зүгээр тэр сэтгэл дотор нь одоо яг одоо нэг тэр нэг юм байгаа шүү дээ. Тэрл гэдэг нэг юм байгаа шүү дээ. Бүх юу би адилхан л гэж боддог ер нь бол. Бүх шашин зүгээр ингээд харагдах хэлбэр нөр. Тий. Түүнээс яг тэгэл дотор нь хүн болгоны дотор зүгээр бурхан би ямар нэгэн шашингүй гэдэг хүн ч гэсэн дотор нь ямар нэгэн байдлаар яг бурхан бий байдаг. Тий. Оюун санаанд нь сэтгэл зүрхэнд нь тий тэгэж боддог. Хаяаха. Тоо ятардаг баг. Тоглолт тэгээд Ядарна шүү дээ. Амар олон тоглолт ядардаг байхаа. Би ганц тоглолтын дээр ингээд хайлт дуусан болоод Ядарсан. ганц бат дуулаад ядардаг шүү дээ. Бүр хэдэн өдөр ядардаг шүү дээ. Та ядардаг байхаа ер нь жоох ингээд хаяа баст юу ч хийгээд байгаа юм бэ? Йоо тий. Би яагаад ингээд мангар их ажил авцсан бэ гэж бодохгүй байгаа шүү дээ. Тав гэж өдөр болго ингээл ийшээ тийшээ яваал тий. Хамгийн гол нь тэр чинь нөө яг нөө суурин дээр ингээд байж байгаад хийчдэг юм биш. Заавал нэг очиж ингээд хийдэг ийм юм болохоор нэг явуултандаа амар ядарна. Тий. Хүмүүстэй их ярьж их ядарна. Тий, хүмүүстэй тэгээд ингээд явуултандаа ядарчаад байж байгаагт ингээд очингууд ингээд хүн болгон л одоо ингээд за наа бас тодорхой хэмжээгээр дэмждэг, хүндэлдэг хүмүүстэй хүн болгон л ингээд яриа өрнүүлэхийг хүснэ. Тэнгүүт яа гэж бодохгүй байгаа. Өнөөдөр манай нэвтрүүлэлт ирсэнд баярлалаа брос гэх. Өнөөдөр юу яг яа гэж бодсон шүү дээ. Яа за ямар ч нэг гэдэг би өөрөө зөвшөөрсөн тий. Би ч 10 жил цаатаа Тсан тахыг л хараад за Тсан таах рэпер болондоо гэж боддог байлаа шүү дээ. Гэтэ би чиний дунд дуртай шүү дээ.
Тийм Coldplay тийм. Ямар гоё юм бэ. Би 7 хэн байна аава. Тэгээд хоёулаа чинь 2 3 жилийн өмнө танилцчихсан шүү дээ тийм тийм. тийм. Наа даунтаунд. Тийм. Тийм тэгээд ерөнхийдөө тэрнээс өмнө ч гэсэн би ерөнхийдөө чиний юунуудыг анзаардаг гэсэн байхгүй юу. Чиний надад яг чиний дуунууд зүгээр юм 2 chance-тэй нэг амар төстэй зүгээр санагдаад байдیں۔ Чиний одоо үгэлдэг тийм. Яг ерөнхий swag нь шүү дээ. 2 chance. Би чи нууцхан чүүжэн сайн дургу байхгүй. Дургуй мүү тийм үү? Би чи бол юм өдөртэй виз каризма л үү. Ер нь тийм хөө vibe бол тийм. Нилээ skinny young нэгээс тийм Нөө тэр талын юм байхгүй. Скини турхаа нэг нэг. Гэтэ 2 chance гоё шүү дээ. Чүүжээс гоё. Тэрий boy шүү Тийм. дээ. Дээр үе тийм. Эрдний нэг шүү дээ бас. Нэг арилаа хаалаа маа. Янз янз. Лода Крис гаргаж ирж ирсэн. 2 chance-ийн нөгөө нэг юу гэдэг чинь тахаа нөгөө юу лээ. Яа Тэрий boy. биш нөгөө дуун жишээ нөгөө нэг контент нь нөгөө юу яваад идэж чинь нөгөө нэг баахан нөгөө үнтэй танс юм хэрглэж явж байгаа. Түүний нэгээс нь. Тийм контенттэй юм уу те. Тий, 2 chance чинь. Цаадах чи Лода Крис гаргаж ирж ирсэн Circle Boy. Тийм үү. Тийм Player Circle гэдэг тийм хамтлагтай. Тэгээд Terry Boy гэдэг нэртэй. Бас тийм нэг гартаа хамт ингээ хоёулаа тийм Player Circle гэдэг хамтлаг байсан байхгүй. Тэгээд Лода Крис дуу муу хийж гаргаж ирээд тийм бас цаадах чи нэр нь яг гарч ирж исэн цагаас нь л бас мэднэ л дээ. 2 chance чинь гэхдээ би одоо яг санахгүй байна. Яг нэг толгонцсон үед нэг сандгүй шүү дээ. Нэг тиймэрхүү байдаг шүү дээ. Гэтэ яг тэр контент фаны яг нэг юм хамгийн одоо үнэтэй одоо юу Ер нь цааш нэг тиймэрхүү төрлийн хүн шүү дээ. Тийм үнэтэй жоохон яг тиймэрхүү юмараа өнгөрөх дуртай. Тийм. гоё юм байна. Яг л гоё л гэдэг нэг өөрт нь таарсан. Та нэг ганц барьж нэг гуруулаа нэг тулах уу нэрээ. Тэхүү. Нэг cheers. Cheers. Юу зүтгүүлээ. Ах ингээд гоё навчин тамиг сэтгэл заслаа. Миний ах бас хипхоп шүү. Ёо. Окей, за гуруулаа тулах. Би нэрээ нөө янжуур тамхи татхан болчихсон шүү дээ. Оо тийм үү. 2 жил болж байна. Оо за. Энэ бас ихтэй бас аяа гоё сонголт. Та тэгээд веб татж байгаа. Веб. Тэгээд би нөгөө Icos шүү дээ тий. Icos татж байгаа. Тэгээд энэ навчин тамхи зүтгүүлж байгаа юм бол Навчинтай гоошлохгүй юм бол зөв амтлал явж байгаа шүү дээ. тий амтлагаа шүү дээ ер нь бол тий. Тэгээд ингээд вискинд ингээд хальт ингээд бүксийн дүрхстэй юм байлээ. Окей. Окей. Цааш. Одоо нэг ах руу надад нэг ийм юм ярьжсэн аахгүй. Одоо би 38-тай. 38 настай. Та тийм залуу юм уу? Come on. Би таныг бүр багасаа л нөгөө нэг амар том ах гэж бодоод идэгс. Та чи манай үйл юм шүү Багасаа дээ. 50-тай байсан. Тэгээд за арайш мига хоёлоо ч бас жоохон шүү бро. Тэгж болохгүй шүү. Би ч Хоёлоо жоохон. Одоо тэгээд окей зөв sorry яхаа зөв яхаа зөвл ингээд манай нэг үе гоё ах байна даа л гэж хэлж байгаа. Тэгээд нөө нэг ах хөө тэгж хэлжсэн аахгүй надаа. Нөө 40 хүрэхээр эрэгтэй хүний одоо нөө энэ юу штэ. Энэ амтлах мэдрэмж нь өөрчлөгддөг гинэ. Тэгэнгүүт одоо ингээд одоо за пивэн дуртай хүн байсан бол арай өөр амт дуртай болдог тий. Янжуур татдаг хүн байсан бол татгаа болдог, дургу болдог ч гэдэг ч юм уу. Тэгж өөрчлөгддөг гэсэн шүү. Тэгээ би 2 жилийн дараа бас яг энэ үнийн юм болов гэдгийг шалгах боломж олдож байгаа. 2 жилийн дараа гэдэг ч үрлээ. 80 талыг Дэгдээ өсөлтөө. Дэгдээ штэ. Дэгдээ штэ. Мэдээ штэ. Яа the fuck you know. Чамфлоо. Гэтэ би одоо ингээд хаяхаа одоо ингээд би түрүү хэлчихсэн ингээд нөгөө нэг асуухчихсан марчлал түрүү ингээд жоохон нэг ингээд жоохон втэйхэн асуух гол байхгүй. Аха Gangster Series гэдэг яг нэрийг яг яагаад өгсөн бэ те? Та өгсөн мүү эсвэл бол яг өөр хүн өгсөн үү? Би өгсөн. Тухайч яг нөө би нөгөө юу стилээ нөгөө өглөх стилээ тодорхойлцсон байсан байхгүй. За би ийм ер нь бол ийм гангстер гэдэг ерөнхийдөө иймэрхүү юугаар яана. Тэгээд одоо манай одоо кругийн нөгөө хийж байгаа юмнууд
Ийм ер нь бол тийм гангстер рэп гэдгээ ер нь бол илүү барьж явна. Тэгээд сервис гэдэг нь болохоор одоо Би ингээд тэн дээр л асуумаар байна. Яг ямар Тэр нь ингээд тийм сервис үзүүлээд байна гэдэг. бүх төрлийн одоо тийм гангстер сервисээр үйлчлэнэ л гэсэн үг байхгүй юу? Бүх төрлийн тэгж одоо л тэгээд үзсэн. Гангстер сервис, гангстер сервис гэхгүйгээр нэг G сервис центр гэж дууддаг байсан байна гэдэг тийм. Ингээд хоорондоо G сервис гэж ярьдаг. Лайд үсэн шүү дээ. Йоо амар болоолаа. Юу түр ингээл энд нэг харангуудлаа. Айгу олоолаа ингээл Дандаа юм тэгэл хөргөлж явдаг байсан тийм. Бөөн өрөө. тэр бас айгу тийм амар том аваар байсан шүү бас. Одоо юу гэдэг хипхоп culture гэх юм аа би culture талаас нь Ер нь бол cultural талаас ярьсан. Тэгэнгүүт хүмүүс амар үзий яддаг бас. Ингээд бөөнөрөө ингээд тухайч амар хипхоп амар муу нэртэй байсан шүү дээ. Энэ бол одооных шиг юм энэ рэпер бол сайн залуу гэж хизээч ярьдггүй байсан шүү дээ. Энэ рэпер л бол муу хүн гэж боддог байсан. Аха бүр манай бүжиг нэгдвэс годомжны бүжигч гээд годомных модомных гэж яадаг. Манай бүжиг хүртэл гэдэг байсан. Годомжны хулиганууд л гэж ер нь бол хэлдэг. Ягаад ч тэр нэг юм хипхоп бол урлаг биш байсан шүү дээ ер нь бол. Тэгээд одоо бас хүмүүсийн ойлголт бас ингээ өөр болсон даа баяртай. Тийм. Тэгтээ бас зарим нэг талаараа бас ингээ муулж байгаа ч зүйл бас байна тий. Тэгтээ сайн зүйл ч бас байна тэгээд. Тэгтээ тэгэл ямар нэгэн юм үүсч өгчөхдөө тэгэл өөр их замаар муулдаал сайдлуулаад тэгэл явдаг да. Харин яхаа тэгээд нөгөө эндээс ингээл гоё би яг жоохон хуучны түүхтэй холбоотой юм ярьж тэгээд нөгөө таны нөгөө нэвтрүүлэгтэр урд нь ороогүй бас нэг юм гоё өнцгүүдийг бас оруулъя гэж ихэд ярьсан хэрэг. Тэгээд танаас асууж байгааг асуулт юм шиг байна. Би ерөнхийдөө бодсон чинь. Одоо 7 сарын 1 гээд кино байгаа шүү дээ. Тэр киноны хамгийн таны одоо дуртай сцен юу одоо сцен одоо тэр хэсэг нь ингээд миний хувьд хамгийн гоё доо ч юм уу тий. Яг хэд хэдийгч нэрлж болно. Таны одоо тэр тухай ярих тий. Жигийн бүлгийнх ингээ явж идэв шүү дээ. Тий. Нэг годамжаар нөгөө зодон болдог. Тэнгүүд би нэг ингээд нэг хараад явдаг шүү дээ. Ингээд тэгсэн чинь нөгөө сэйд нөгөө гараараа буудчихдаг. Хойно сууж явж байсан. Хойдлын машин сууж явж байгаа та. Тэр хэсэгт амар дуртай. Тэр амар гоё болсон. Ягд ч ингээд юм монтажгүйгээр ингээд зураг авалтан гэсэн мангар. Бүр яг миллениэгээс явж байгаа юм шиг амар явж идэг те бүр. Тэр амар бод шиг яг ингэж охинсан гэж бодоод би бүр яг тэрийгэж барыг биелүүлсэн баггүй яг ингээд баахан амуудтай 2 3 машинтай ингээд бөөндөө хүмүүс харахтаа бүр ингэж харж марш яадаг тэр сохороо бүр ингэж шааж бат яасан гинэ сигналтай нэг гоё барыг тийхгээл тэрэнд амар дуртай баярагийн яг тэр киноноос яг хамгийн дуртай сцен юу баярагийн пент цугалдаг нэг жи орол зодон болж штэ нэг жи ахын нэг хүмүүстэй таад маралтай нэг явж байгаа. Тэг яг каахын тэр пент цугалдаг эсвэл гоё гэж байна. банц те банц би юу пянз үлээ бодож байна. Тэг энэ тал дээр бас тийм шүү. Яг зодооны хэсэг нэг гоё ихтэй яг би бас яг тэр хэсгийг дуртай байхгүй ингээд өсөрч гарч ирснээр ингээд шууд ингээд тэр банц углаад ингээд хөмсөг те ууна гэд маа найз штэ. За ч нэг банзаа хоолж ирэнгүүтээ шууд шаадаг те тэрээс. Тэр яг гуруулаад үл яг адилхан сценд л дуртай юм яг. Тэгээд бас нэг дуртай сценд гэдэг байхгүй ингээд манай баяраар ингээд жоохон гайхдаг шүү дээ ингээд манай колч ингээд наа гайхдаг байхгүй ингээд андаа чи яагаад ингээд пи уудаг юм бэ би зөв юм жоохон гахвах стайл байхгүй нэг айлгч гахвах стайл ингээд барайл явж идэг те нормалдаа ерөнхийдөө нэг жоохон тийм бит уухгүй бит уух юм бол ерөнхийдөө гоё ингээд аялал нэг жоохон тиймэрхүү стайл нь болсон чинь манай нэг удаа асууж байна хами чи яагаад дуугаад байгаа юм бэ гэж яг нүж яах нь баачи чи яагаад дуугаад байгаа юм бэ гэж арч гоё штэ хами гэдэг шиг би өдөөс арч гоё штэ хамаа баярлалаа тэгэж тэгээ пив чи гоё штэ хами гэж баач за энэ зүр маа зүр яг би зүр ингээ өөрийгөө жоо шарчт юм аа гэхдээ амин гэхдээ зүр ингээд ирүүл одоо яг ичээл ирүүл тоок штэ одоо манай яг бодиттэй нэг хөшиг байхгүй тэгээ зүр хүн дээр ер нь яг бодит ямар нэгэн асуудалтай биш гэсэн үг шүү дээ. Хэрэг чи ингэж ийм яриа өрнүүлдэ тэр ингэж одоо бүгдөөнд хөгжилтэй санагдаж байгаа. Тэгээд хаа тэгээд одоо жоохон бас нэг хэсэг жоохон нэг фаны асуултад зүтгэлж байгаа хаа. Тэгээд ёо таг үлээд шүү. Хоёр нэвтрүүлэг яаж авч явмаар тийм нэг ойр зар ингээд нөгөө
ингээ хүмүүс асуулаа л да. Тэгээ манай нэвтрүүлч хамгийн яг гол хэсэг дээр байхгүй нэг ойрцоо хүмүүс савж юу асуудаг. За. Заахаа тэгээд ер нь зохиолын дуу нилээн зэтгүүлдэг гэсэн үнэн ахаа. Үнэ. Зохиолын дуу бол тэбүү зэтгүүлнэ шүү дээ. Би чинь баг ийм зохиолын дуучин шүү дээ. За тэгвэл би топ 3 рэпер гэж би өнөөдөр танаас асуух гэдэг. Топ 3 зохиолын дуучин хэм бэ? За. Ямар гоё асуулт. Топ 3 зохиолын дуучин let's go. Ямар гоё асуулт байна наа чи. Fuck. Наа чи мангар гоё асуулт байна. Би идэт бодож байгаагүй асуулт. Яха. Наа жоохон байхад аавын машинд адар сүрэнгуй явдаг гэсэн. Адар сүрэн. Адар сүрэнгуй за одоо ер нь бол одоо нийтийн дуу, зохиолын дууны үндэслэгч гэдэг ер нь статустай явдсан юм байлээ. За адар сүрэнгуй нэг. Адар сүрэнгуй. За. Хоёрт завхны Бацух гавьяат одоо ардын жүжигчин болсон зүтгүүлж орж ирнэ. За одоо манай завхан гэнг. Let's go. Энэ гурван завхны хүмүүс гуруулаа завхны. Тийм үү? Тийм. Гуруулаа завхны. Адар сүрэнгуй бас завхных шүү дээ. Тийм. Бацух бас завхных. Окей. Тэнгүүтээ яалтч юу тэгэл завхлан шүү дээ. Дээш. За тийм топ 3 байх хэрэгтэй шүү дээ. Тэгтээ шүү дээ. Окей. Яа ямар гоё асуулт вэ? Баярлалаа ийм гоё асуулт асуусан. Тэгэлгүй яах байхаа. Угаасаа тэгтээ байхаа зохиолын дуучин болсоор хипхоп байсан юм байл гэж. Гэтэ нэг ийм юм болж исэн шүү дээ. Бид хоёрт гоё юм ярьж байгаа зэрэг. За. Нэг сарын 3-ны өдөр нэг юм шинэ жил би өргөдөж дуулахаар болдог байхгүй юу? Тэр ямар шинэ жил байсан бэ гэсэн чинь зохиолын дуучдын нэгдсэн шинэ жил байсан шүү. Бүх зохиолын дуу одоо дуулдаг хүмүүс байгаа шүү. Нийтийн дуу гэх юм уу те. Дуулдаг бүх хүмүүс байгаа шүү дээ. Бөөнөрөө нийлцсэн. Өрсөн одоо артист гэсэн чинь десант байсан. Йоо. Тэгэл болсон хаа. Окей. Цаад чинь хипхоп хүмүүс байна гэ одоо нууцаар. Come on. Гэтэ аха би ингээд ингэсэн аахгүй ингээд би бас мэдгүй шүү дээ одоо ингээд би чи ингээд энэ чинь нэг лейбл хийх гэж үзээл ингээд илүү үзсэн. Одоо ингээд харж байгангууд Монголын зохиолын дуучид ер нь энэ ч байгаа бас American country дуучид ер нь илүү мөнгөтэй байд юм бэлээ. Rich flex юм бэлээ би анзаарсан. Энэ ч бүр ингээд теннисэд бүр ингээд амар сүд байгаа байхгүй. Зөвхөн өөрөөнийхөө эко хийж ингээд гэсэн чинь зүгээр ингээд автоматар дээшээ доошоо ингээд ингэж хийдэг. Тэр чинь зүгээр ингээд програмаар хийж болно шүү дээ. Их чинь зүгээр ингээд өөрөөнийх нь таазан дээшээ доошоо гүйж мөө бүр ингэж хийж мэддэг. Тэгээ плагинууд нь дандаа өөрсдөө нөгөө нэг юугаар яг нөгөө бодит нөгөө машинаар ингэж залгаж плагин хийдэг. Тэр ч болохоор яг нэгдээ компьютер програмаар зөвлөд хийдэг шнэ. Тэгж хийж мэддэг. Тэгээд тэр нь марга зүгээр тааш юм бараг. Агуулах юм ааш. Тэр плагинууд нь би бүр харчаа бүр айсан ш. За. Зохиолын дуу энэ country дуу бол ер нь бол амар юм байна. Окей. Нэг өдөр би ер нь бараг анхнаасаа зохиолын дуучин байдаг ч байсан болов гэж бодох шиг. Бодлоо. Мөнгөний биш л те. Гэхдээ зүгээр амын тэр сүнсэндээ байх шиг үнтэй энэ зохиолын дууны энэ яг энэ яг нэг хүний яг нэг үндсэн нэг юм гоё юм гаргаж ирдэгтэй нэг байгалийн натурыг гаргаж ирдэг гэх юм уу. Би зохиолын дуугаас эхэндээ жоохон бацаан багт дургүй байж байгаа. Одоо бол энэ жоо үнэлдэг болсон ш. Хөдөө явахд бол гэхдээ зохиолын дуу л загтдаг шүү дээ. Тий. Хөдөө явахд бол хамгийн тохиромжтой. Тий. Бас зарим нөгөө үед одоо төгжрээнд явангууд бас гоё байдаг шүү дээ. Ганцаараа явангууд нааш дуулж муулал. Би зохиолын дуу тэбүү зүтгүүлдэг. Миний утсан дээр зохиолын дуу гэдэг фолдер байгаа. Хаач тараалцсан хүртээ би хайрын шанаг. Хараад л юу хийхий чинь хараач амаа. Шилний цанаас хуцаж байхад ирээ шууд халцгана. Яа. Ардагтай next step бол. Тэр чинь дэцээх рүү чиглэсэн дэсөө. Тэгээ ер нь тэгэл нөгөө тухайн үеийнхээ нөгөө нэг евро рэп рүү гэх юм уу те. Ер нь хийжсэн. Ягаад ч зүгээр миний нэг тийм ууртай вайфтай өдөр байсан юм шиг байгаа. Тэр өдөр. Тэгээ би нөгөө нэг танаас нэг юм асуу гэж бодсон аахгүй ингээд
бас энэ бас нэлээд хөндөгдөг үсэдвтэй одоо танд бас ингээд нэлээд хүнд дуунууд ингээд байдаг гэсэн л та. Тэгээд тэгээд бид та бас ингээд өөрөө нэг ярьдгүй юм шиг санагдсан. Тэгээд одоо жишээлбэл садар имийг болд гэдэг дунд би дуртай байхгүй зүгээр ягаад ч ингээд тэр яг нөгөө одоо хар сарнагийн шүн охин ч юм уу те эсвэл бол одоо юу гэдэг тэгээд ингээд зүгээр нэг юм эмэгтэй хүнийг муулах гэдэг биш. Гэхдээ ерөнхийдөө нэг юм энэ зүйл чинь онцгүй шүү. Би үнэл ч юм уу эсвэл нэг юм яг ч онцгүй зүйл шүү гэдэг юмыг бас нэлээ юм хард маягаар дуусан болоо гэж ихэдэ боддог л дээ. Тэгээд та тэр талаараас гоё хуваалцал тэр. Садар эмиг болд гангстас ирс хамгийн анхны дуу шүү. Тийм үү? Хамгийн анхных нь хамгийн анхны дуу. Бид хэд Panz, Pound, Nigma, Descent гэдэг ийм дөрвөн залуу уулзаад Nigma битэр бие нэгээ таньдаг. Nigma-гийн найз болохоор Panz, манай найз болохоор Pound. Ингээд дундын найз нь Nigma битэр болсон байхгүй юу? Тэгээд ягаад ч би зүгээр Panz-тай анх удаа танилцж байгаа байхгүй юу? Pound-тай бас анх удаа тэр танилцж байгаа гэсэн үг шүү дээ. Битэр болохоор Panz-тай анх удаа танилцж байгаа ингээд нэг юм ягаад ч зөв би энэтэй таньдгүй байж манайд гангстер сервис болцсон байсан байхгүй юу. Нэг мо битэр ярилцаад манай нэг юм хомбоо яваа тэг дөрүүлээ юм гангстер сервис болёо гэд. Тэгэд хамгийн анх уулзаад шууд садар имийг болд гэдэг байцсан шүү дээ. Садар имийг болд мэ гэж юм шангаа хүрт гэж. Садар имийг болд түүний нүүрний агсан шал түүний өмсөн хувцас салт байлуу садар имийг болд. Гэтэ надад ихтэй сотон энэ ихтэй ааштай одоо ингэж байгаа байхгүй ингээд хүмүүс ингээд нэг юм яжин ингээд манай рэпер мэдхгүй би зүгээр яагаад нэг юм юу ч хамаагүй дуулж болно шүү дээ. Тэгээд ингээд хамгийн гол тэр чинь ингээд яжлаа л ингээд ингэж байгаа болохоос хизээ бид нэг амир өвтөн барьж аваа. Бал юм байхгүй шүү дээ. Зүгээр жоохон ингээд иймэрхүү юм байж болохгүй шүү гэдэг нэг иймэрхүү юм ер нь бол жигшг талаас нь болж байгаа шүү дээ. Ер нь бол байгаад хэрэггүй гэдэг ерөнхийдөө мессежийг л өгөх хүсэж байгаа шүү дээ. Ер нь бол тэгээд юу байсан шүү дээ. Гүрлийн дуу байлаа нэг хүүхдийн дуу ингээд ягаадсан бэ? Цэглээсэн байсан гэсэн дуу байсан шүү дээ. Сайн нөгөө нэг хиний те. Та тэр тал дээр юу гэж те. Яг зөв бид тухайн яг өөрийнх нь уран бүтээлч одоо артист тэр хүний яг юуг бол хөндлөж байна. Өөрийнх нь одоо орон зай гэх юм уу те өөрийнх нь одоо тэр үзэл бодол тэрийг бол хөндлөнө. Мамун наашир гэдэг тал дээр би бол жоохон дургүй байгаа ер нь бол те ягаад тэр дуучин бас ер нь бол Монголын ер нь бол хүүхдүүдийн iconic дуу байхгүй ер нь бол тийм дууг ерөнхийдөө нэг тэгж ийм болгонгууд бас нөгөө нэг гоё дууга бас сонсомоор шүү дээ те яг ингээд ийм баг хамгийн ер нь бол бүх хүний мэддэг дуу хаа тий баг Монгол хүн болгоно бид нар зөндөө төслөө шүү дээ. Тэр хамгийн ер нь монголчууд бүгдөө мэддэг дуул тэр баг тий ганц ер нь бол тийм болохоор тэр дууны хувьд бол надад хайрын санагдаад байгаа ер нь бол тий жоохон харамлаад байгаа ч юм уу тий. Тэгээд манай хүүхдүүд бас яг тэр оригиналаар нь гоёор нь сонсоод гоёор нь сурж мурал надад бол гоё санагдаж байгаа. За тэгвэл нэгэнд энэ сэдвийг хөндөгцснийхтэй зөв жоохон үнзгэрчвэл те одоо ингээл одоо 10 жилийн буул идэл мөдлөлтний тэр ингээ болж байна гэдэг ч байгаа шүү дээ. Тэгэнгүүт за яг тэр хүүхдэд угаасаа ингээд хууль шүүхрээ угаасаа явдгаараа явна. Болдгороо болно угаасаа. Тэгэхдээ тэрэн дээр нэг юм рэпрүүд тохоод байгаа юм би жоохон юу яаж байгаа жоохон ингээд өмөрмөрөд санагддаг байхгүй яхаа гөрөл тэгж болохгүй л дээ. Гэхдээ зүгээр нэг заримдаа ингээд бодхолоор яагаад гэхдээ юм нийгэмд нэг юм болохгүй сэдв болохлээр л ингээл нэг хэдэн рэпрүүд рүү ингэдэг 10 жилийн өмнө ч юм байсан 20 жилийн өмнө ч юм байсан яагаад дандаа ингээд бид нар чинь бас гэгээлийг дулаахан халуун дулаан ертөнцтэй хүмүүс шүү дээ гэж би яг гөрөглийг өмөрж хэлж байгаа юм шүү. Зүгээр ерөнхийд нь ингээд авч үзэхэд те бүх рэпрүүд авч үзэхэд ер нь бол нэг жоохон юмны төрөнд нэг жоохон муулуулчих гаддаг те яг юм хипхопч төлцсөн байж байгаа те дандаа юунаас юутай л хамаатай байх л та хөгжмийн нөгөө нэг уусгал те ер нь нэг юм хөгжмийн нэг юм стил байгаа шүү дээ. Бидний гаднах үзмж хүртэл байгаа шүү дээ те. Тэгэнгүүт ер нь бол ингээд юм ягаад ч нөгөө нэг стайл нэм өргөн те ингээд буухаа муухаа ч юм уу нэг тийм
Тиймэрхүү ширүүн характертай тийм ховц өмсдөг шүү дээ. Ер нь бол Тий. рок болон хипхоп хоёр Тий. бусдаасаа ер нь хамгийн өвөрмөц ер нь бол юу дээ шүү дээ. Энэ ховцны стилтэй. Тий. Тэр байдлаасаа болдсон юм шиг байгаа ер нь бол. Гэтэ одоо би бас харьцангуй гайгүй болсон гэж бодож байна. Яг энэ асуудал. Тэгээд Нэг хэсэг бол амар байсан шүү дээ. Ice Stop одоо яг ах нарын үе дээр те юм л бол ингэжтэй тэгэл нөгөө хипхопчд руу нэг юм байдаг. Яг 10 жилийн өмнө бол амар байсан ер нь бол. тий. Одоо ч угаас энэ хөгжмийн зах зээлийг хипхоплогдож шүү дээ. Америкч тэр угаас одоо энэ хипхопчлаа. Одоо ингээд за сүүлийн 10 жил баг. Ер нь дэлхийн нийтийн хил болчихлоо шүү дээ. Ер нь бол тэг хипхоп гэдэг. Хамаагүй мөнгөний хаалны сууг болчихж байгаа юм шиг. одоо ингээд сандахаа ингэж юм л та нэг хуучны нэг цомгийн structure байгаа шүү дээ тий. За intro outro. Окей. Тэгээ дууных нь ингээ голдон заавал нэг хайрын доо нэг skip за тэгээ нэг улс төр за нэг хайр за нэг хятадын үзэн ядах Тэгээд нэг найзын тухай дуу. Үндсэн тийм сэдвүүд те. Тэгэхээр ахаа тэр ер нь одоо цамгууд тэр тийм байх хэвээр юу эсвэл яг байх шаардлагагүй л гэхдээ зүгээр тэр мөрийг та ер нь юу гэж боддог гэсэн тохойд одоо эргээ бодох юм заримдаа ингээм Гэхдээ яг нэг скемд орсон хөгжиж явж байгаа байдал нь тийм л байсан баг. Ер нь за нэг юм үндсэн ер нь бол сэдв штэ те ингээд тийм нэг юм улс төр ингээд ингээ үндсэн ерөнхий юм сэдвүүд ингээд хөгжлөөхөө замдаа явж байгаа л тэрээс ах л та. Гэтэ заавал тийм байх ёсгүй л дээ. Тухайн хүн одоо зөвөр энэ гаражд байгаа одоо моцикл энэ виски энэ гал гэдэг ч юм уу зүгээр энэ харсан юм хамгийн гол нь цомог гэдэг чинь яг одоо энэ гурван одоо энэ юм байгаа шүү дээ. Нэг яаж одоо яг нэг юм концепттэй болох вэ гэдгийг яг өөрөө яг одоо тэр артист яг урнаар тийм бүтээх стайл гэж боддог юм бол. Тий. Бас нэг сэдв мэдв бас нилээ явах юм а бүр ахтай бүр ярил бүр ингээл гоё ертөнцөөр ингээл аялал явах юм байна. Би нөгөө нэг төрийн хүн ингээд дооны тухай асууж байгаа л мартаа тэгээд тэр дүүний тухай бас хайлт ингээд тэгээд дурсан. Би тэгтээ тэгж боддог байхгүй ингээд бас л яг ингээд нөгөө нэг тухайд бас нөгөө нэг юм сошиал хөгжөөгөө байх үед бас ингээд хойл бас үйлдэл цагтаа нэр хийдэг байсан гэдэг ер нь жоохон бас яжлаад өрөөндөө оруулаад тий. Тийм байдаг гэсэн шүү дээ. Бидний боцсон баг. Тэгэл бид нар чи аав ээжтэй хэлчихвэл алуулна тий. Тэгээд юу яангут ерөнхийдөө тэрүүгээр дөрөөлөөд ингээд амар юу байдаг гэсэн. Цагдаа нар амар дэгэлдэг байсан шүү дээ ер нь бол. Тэгээд шууд зодддаг байсан. Тэгээд яг ч зүгээр тухайн үед нэг сошиал одоо янз бүрийн юм хүн байхгүй хүн болгон камергүй байсан тийм үед би ч гэсэн бас яг тэр тийм хүчрхийлд өртсөн бохгүй ялгаагүй тэгэл өртсөн миний найз ч гэсэн ийм хууль бос цагдааны хууль бос үйлдэлийг ерөнхийдөө туулж өнгөрсөн твчиж гарсан ингээл нууж гаагаал янз бүр бодлоо яг тэгэл би ч гэсэн бас яг тэрийг биеэр нь мэдэрсэн болохоор тэгэл тэрийг л дууссан тэрийг бас амар эсрэг үздэг гэсэн тухай үедээ одоо яг NW Fucked Up Police гэдэг шиг тэгтэй бас л яг юм үнэхээр болж бүтггүй болохоор бүхэндээ л долсон л зүйл гэдэг штэ гэдэг шийдэ ерөнхийдөө тэгэхээр нэг тийм яг нэг жоохон зүйл хэтрүүлэгээс хэтрүүлсэн юм болохоор доромжилсан байдэ. Тэрэн дээр би болохоор одоо зүгээр бодохоор жоохон доромжлохгүй зүгээр ингээд яг юм бүр чин үннийг шууд нүцгэн үннийг илчдэг байж тээ. Би ингээд жоохон бас бодсон. Монголд одоо ингээд цагдаа мэрэгчтэй ингээд харьцсан чинь амар болсон хүмүүс үйт юм билээ шүү дээ. Би нэг хуушныг шиг ингээд бодчих жоохгүй. Одоо өөр өсөө. Гоё дандаа гоё Gen-Z цагдаа нар ингээд амар болсон. Ахаа та ингээд ингэрээ тэгэрээ баярлаа. Бараг тэгээд сийг давтаа мөрлөх гэж байгаа бараг. Би үгүй байдаг гэсэн аахгүй жолооны. Ер нь насаараа энэ амьдралдаа авахгүй гэж боддог гэсэн жолооны. Мэшгэ шалах гэдэг юм байна. Тэгээ энэ би ч бас ямар ч өмнөхгүй яваад байгаа шүү дээ. Тийм үү? Сайн өмнөхгүй болоод тэгээд би одоо бараг 3 жилийн өмнө өмнөдөө болсон баха. За болоо. За окей sorry. 3 жилийн өмнө өмнөдөө болсон. Тэгээд тийм үү?
3 жилийн өмнө үү? Тэ 3 4 жилийн өмнө л өмнөхтэй болсон. Анх удаа. Та тэгээ баригдахгүй яваа л гэдэг гэсэн үү? Тэгээд нааг бүр ингээд зарим цагтаар мэддэг болсон жаа. Оо тий өнгөлөө авсан уу гэж шууд тий аваг одоо авах гэж байгаа гэж. Тэгээд ингэж ингээ явцдаг зүг цонхороо машинаа барьсан. Өө цагдаа нарын фэнүүд нэ аваад байдаг тий. Цагдаа нарын фэнүүд. Тэгээд ингэсэн аах хүүхдийн зууд явжсэн чинь 3 юм жензи цагдаа. Юм дөнгөж сургуулаад өгсөн болтой юм амар юм хөөх юм дүүнэр гуруулаа зогсож ирсэн аахгүй юу. Тэгээд ингээ явж байгаатай нөгөө наавд ингээ дохио зогсоодог штэ замын ажил руу шахаад ингээ шахаад зогсоосон чинь за амрыгээрээ та бичиг баримтаа шалгуулна гэд. Тэгээ би нөгөө машиныхаа гэрчтэйг өгчөд таны өмнөх яасан юм бол гэд. Өмнөх байхгүй штэ хахтана. Гэсэн аахгүй юу. Байхгүй. Ахын ингээд гэрчлэгийг аваад явах хэрэгтэй байна. Гэт тэгсэн чинь тэгээд яг наа явуулсан. Тэгтээ нэг цагдаа тэгж ирсэн аахгүй. Тий яха та өмнөхгүй байхэр чинь. Тэгэхээр чинь бусд нь яах юм бэ? Өмнөхгүй байх нь аргагүй юм биш үү хаа юм гэхэр чинь ингээд нааг ичээдсэн бохгүй. Тэгээд би тэрнээс амар иччихсэн тухай үед би ч бас ингээд юм бичиг баримт бүрэн бас үлгэр дуурайл бодлоод ингээд явах ёстой хүндээ ингээд бичиг баримт хүн ингээд жоон хууль зөрчсөн үйлдэл гаргаад ингээд явж байгаа нь надад амар юм ичхэртэй санагдсан. Тэнгүүтээ шууд маргааш нь очиж шууд өнгөлхөө жолооны шалгалт өгөөд шууд өнгөлхөө авч ирсэн аахгүй. Ядах юм байхгүй л дээ үгүй тийм. Тийм болж лээ. Тэр цагдаадууд баярлалаа. Намайг хичээсэн Ее. Монголын бүх цагдаа нартай баярлалаа. Бүгдээрээ гоё шүү. No hey. All respect. Шавто. X-Talk. Let's go. амар тавиа амьдралын төлөө хамтдаа. За Миний гар, миний амны залруулт гээ алдаа. Би нодог зангидсан байна. Нэстэг тал руу гарахтаа. Гар бичимлээ минь нустах өөрийн бадруулаа байна. Стамсаас миний гарны температур хүйтэн. Back in the business. Бажга биш, бажга шамби. Эднес. Open гэдэг бидгүй таны тог сонсгоо нэг тэрүүлэг сонсоод байдیں۔ Исэн open. Лобор гагин адсан лобор гаги шавэн. Яг тэгтээ гоё тэгтээ. Тэгээд бакалны ихэдээ сонсоод би бүр ингээд хэдэн өдөр сонслоо ш. Ахын айдлын бол энэ хэдэн. За цааш нь окей. Тэгээд яг тийм. Эдгээр бас яг ахын бүр signature ингээ айдлын бүд юм билээ. Тэгээд битээр бүр ингээд ахын ингээ доос асуувал камера авах шүү дээ. Тэгээд нөгөө бисмагийн хэлдэг шүү дээ. Аха өнөөдөр өчтөр та гоё шаасан та аха. Өчтөр таны тоглолт гоё байсан. Өчтөр таны сүүлтийн өдөр өнөөдөр таны сүүлтийн өдөр. Та маргааш гоё шаан. Таны сүүлтийн өдөр. Нөгөөдөр гоё шаан. Гоё шаан. Мами гэдэг. Цааш яг тийм хүн шүү дээ. Өнөө хайп. Гэтэ яг нөгөө тэр нөгөө яг залуу минь өнөөдөр чиний сүүлд өдөр. Тэрийг сүүлдээ бид нар ихэндээ жоохон ингээд фаны маны санагддаг гэсэн аахгүй. Яагаад ингээд хэлчихвэ те гэл ингээд хайлтсансал жоохон нэг юм фаны яриатай юм шиг санагдаад гэсэн чинь дараа нь ингээд сонсоод байсан чинь тэр амар зүг юм яриад байгаа. Нэрээ бас найзуудаа зүгээр энэ рисийг явуулах те. Залуу минь нэрээ өнөөдөр миний сүүлд өдөр нэрээ яагаад байж болохгүй гэж. Би өнгөрсөн жил гоё шаасан, би энэ жил гоё шаа. Ирчил ч гэсэн би гоё шаа. Энэ жил миний те сүүлд жил гэдэг шиг те. Морь жил орж ийн. Гал морь жил нэрээ. Зарыг тулах. Fire. За зарыг тулах. Галын сууж байгаа юм. За нэг. Cheers. Тэгтээ цай уугаад ах юм аа. Уг нь виски уудаж гисэн юм. Гүйж төгш. Наад чи пи байгаа шүү дээ шүү.
тий чи ингээд амар снич нэг Нууцаар штэ. Come on. снич нэгэ биш шүү бро. Тоглосон шүү. За ингээл чи шорон шалаад. Амар рэт шалаасаа. Хин билээ. Лил памп шиг шалаасаа. 6-9 шалаа. шиг шахчихсан шүү дээ. Наад дотор чи тэр байгаа биш байгаа. What kind of gun is that? Тим дотор тэр байгаа биш байгаа. Арай л снич шаттэй. Тийм байгаа гэж. Тийм хорон байж болохгүй л дээ. Хорон болохгүй. Тэнд юу ч хийж болно шүү дээ. Тэр тэгэл тэрэндээ л байж. Тэрийг заавал хүн болон мэдэх албагүй шүү дээ. Тийм. Яг. Тсантах Америкт хамгийн дуртай number 1 рэпер гэдэг. За одоо Америк кино. Төлөвлөөр бас яг одоо ингэж За би тэнд асуулт явж шүү. Яг Америкээс та ганц гэвэл одоо тэрний шүтдэг бүр ингээ хамгийн number 1 хүн гэвэл та хинх вэ? One and only те бүр. One bro. Би бол гейм гэж бодсон ч гэхдээ Ер нь бол би геймд амар дуртай. Тэрийн нөгөө юу ингээд ийм одоо юу ч хий нэг юм юмд хандах хандлага ч юм уу те. Тэр мэрэгүүрээ хүртэл битээр адилхан шүү дээ. Тэгээд энэ хөгжмийн урсгалынхаа яг нөгөө одоо гангстер рэп трап ингээл янз бүрийн урсгал байгаа шүү дээ. Тэрийг сонгосон урсгал нь хүртэл ингээд хоорондоо адилхан байдаг ч юм уу. Өмсдөх хувцсны стил хүртэл адилхан. Тийм ер нь бол. Би яг геймиг Америкийн десант л гэж боддог. гоё шүү дээ. Нэр юу л red voice white silly. Тэ гандаа тэгж эхэлдэг. Одоо нөгөө би нөгөө юу яадаг шиг хараад идэх штэ гэж эхэлдэг шиг шүү дээ. Таны хараал гэдэг юм бас гоё. Хараал гэдэг гэж дээ. Хараал идсэн гэсэн хараал гэдэг гэж. Окей. Аха за маацш хаа би тэгтээ бас нөгөө аха одоо асуултаа зөндөө гейм. Yeah. Backyard-ийн тухайс асуумар байхгүй хаа. Backyard show-ны тий. Backyard show. Тэр бас айгүй гоё сенсацтай айгүй. Би айгүй үзэх дуртай байсан байхгүй. Тооч би бас нөгөө рэпер болох хүсэлтэй нөгөө бяцхан ингээ зүрхэн зүрхтэй. Тэгэл бодож байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө ингээл бас айгүй гоё хэсгүүд байдаг л да. Нэг айхтар нушаад байгаа. Гэтэ би зөв гоё ингээд хайлайтуудад ингээ бодож байгаа тий. Тэгээд та нэг дараа нөгөө гүн сартад доолдог шүү дээ. Backyard тэ тандер яасан уушлаараа мега гэдэг шүү дээ. Тэр бас айгүй гоё одоо гоё панч болсон гэх юм уу. Гэтэ нэг мегад жоох ингээд хөгжилтэй талтай тий. Хамгийн гол наха тийг яга би нөгөө нэг онцлох юмар дуртайгаа ирэхлээр ингэдэг байх хаа. Би тэ нэг нууц хэлэх байхаа. Манай switch gang нууц тий. За намайг ингээд мега гэж дууддаг байхгүй нууц. Нөгөө Милан гэдэг юмгууд мега болоо шаашдаг. Баяраа болоо шаашрангууд баги болоо шаашдаг. Одоо наач нөө нэм баг шүү дээ. Одоо ингээд десантах дэги болоо шааш та тийм. Дэги тийм. Тэгээд би ч юм болохоор нөгөө юу болоо шаашчих жоохгүй нөгөө юу лээ намайг чи хинглээ хар мега гээд наач намайг байгадаг шааш. Би мабранд next баг юм аги болоо шааш. Тэгмүүд нэгэд баян чадвар орж ирэнгүүт тандер яасан уушлаараа мега гэж баян өглөө болгонд тэгээд чадвар орж ирэн зөө. Би бүр гайхаад за ахын доо бол нилээ ингээ прогресс хүсэнд бол орсон юм. Уушлаараа мега гэдэг мабранд яа. Тэр энэ бол лайк уусаа гоё хөгжилтэй шүү дээ. Мабранд сайн рэпер. Маш сайн. Тэгээ скил амар шүү зарчаа. Одоо рэп дэвж ямар гоё явж байгаа юм тийм амар хөдөлмөрч. Цаадах чинь би тэр нөө юуг үзсэн. Нөө гөрвөлтэй нөгөө бааталддаг. Нөгөө триплекстэй шоун дээр. Тий. Тэр амар батласан тий. Тэрэн дээр цаа чинь яг өөрийгөө баталсан шүү яг. Ийм фристайл ийм юу дээр бол окей би шүү гэдгээ бас цаа чинь бас зарлж илээ шүү тэр шиг юм дээр. Яг юм өөр артист рэпер хэрнээ бизнесмен тэгээд юунгуудаа юм батл рэпер гэдэг чинь battle rapper гэдэг чинь амар хэцүү шүү дээ. Би бол би нэр фристайл хийх чи ер нь бол тийм амар амархан зүйл бол биш шүү дээ. Тэгэд рэпер болгоны хийгээд байдаг зүйл ч бас биш. Тий. Рэпер болгон фристайл хийж чадахгүй. Тэгээд шүлгээ маш хэмжигчтэй бичдэг юм. Аппарат байлаа. Нөө нэг сул үг мүг нэг жоохон байдгүй ч юм уу тий.
Тийм хөгжим гэдэг мөрдөг шигшээ. Слайд шүү дээ тэр чинь. Тэрэн дуурнаар спондер орсон тэр бас гоёсэн шүү. Тэгээ нөгөө рукигийн тэр нөгөө хороодаг систем нөгөө байг донд хороо гараад шүү. Маа. Гороо удаад Руки тэрнээсээ болоод тасагдсан шүү дээ. Тийм үү. Тэр албаар тэгсэн хүмүүс бол зур самсрууд Албаар. Оо тийм үү. Руки ингээд би тэрийг бас анзаарч байгаа шүү дээ. Тэгээд бас яг рукигийн нөгөө бааталтайгаа ээлж болсон чинь цаа чинь амар олон удаа дуудуулаад тэгээд гарч ирэхдээ юм мэдсэн гарч ирсэн аахгүй бүр наамаа ингээд марчаад тэгээд ерөнхийдөө би Сахилга Батын зөрчилтэй байна да гэж анзаарангуудаа окей Яа заастаг. Бас тэр чинь бас артист гэдэг зүйл яаж байгаа шүү дээ. Анханасаа бас гоё юм бие авч явах эмэг цэгц гэдэг зүйл ингэж амар юу байх хэвээр. Тэгээд ер нь бол тэрийг бас ерөөсөө ярьж байгаа юм шүү. Тийм байна. Гэтэ одоо Яг би зүгээр яг одоо хөвгөлтэй байсан үлээгээд авцсан л да. Тэгээд одоо ихтэй рукиг харалтаа тийм биз дээ. Хүмүүс ингэ сонсох дуртай, хит дуунуудтай тийм артист болсон байл баяр үргээ. баярлалаа та бүхэндээ. Баяртай гэсэн. Чоо дуусгааш. Манай нэвтрүүлэг ер нь болохоор нэ хаа. Нэг юу үзчихсэн аахгүй. Тэгсэн чинь нөгөө болор тодлого гэдэг бооги. За. Сагсчаа. За. Гэт нөгөө NBA talk гэдэг нэвтрүүлэг өгдөг шүү дээ. Нэг ялт бааж энэ. Тийм. Болор тодлого оронготой ингээд нэвтрүүлэг хэлж байгаа байхгүй. За ингээд сайн байцгаана уу та бүхэндээ ажигаа сайн сав нөхөсрий яах гэж. Шоо дуусгааш. Толгорч шааж тэндээ. Хоёр хоёрт ойлгосон уу? би сайн яг үндэ. сайн бодлоо. Одоо арай ийм сайн байцгаана уу ингээд та бүхэндээ ажигаа сайн сав нөхөсрий яах. Тэгээд тоосон. 3 секундын нэвтрүүлэг юм аашаа тэр одоо. Миний ихтэй өсчихсэн хамгийн бог наачл ихтэй нэлээд бог нэвтрүүлэг. Гэхдээ миний өсчихсэн хамгийн нөгөө бог нь Birdman гэхээстэй. Биш агуулдаг. Сандын зүг гараа яваашаа шүү дээ. Boys, let's roll. Гэж гараа өгсөн. Cry baby шааж. Ингэж бүр гашгнаш гэдэг. Бөрдөнөөс юм гэсэн тэ. Лилэний шилүү үзсэн явж байгаа шүү дээ. First me одоо NBA шилүүцгэж бараа гэж бүр тэгэл Тэгтээ цаач дандаа бүсэж байгаа шүү дээ. Байлээ шүү дээ Birdman ч яаж байгаа шүү дээ. Би тэгэл хинээс буруу биш юм байна да тэгэл. Тэр бизнес шүү дээ. Тийм. Ерөнхийдөө том левлүүдтэй хард ер нь дандаа like white people байгаа шүү дээ. Америк. Тийм шүү дээ. Одоо нөө Jerry гэдэг нэг гар байдаг шүү дээ. End of day. Ер нь тэгээд яг менежерүүд нь дандаа юм цагаан хүмүүс байгаа байхгүй юу? 50 Cent яг юу нь болохоор хин юм байлээ шүү дээ. Би бас тэрийг бас амар гайхаж байсан. Нөө хин Тони яа G-Unit юу юм бэлээ шүү дээ. Босс юм бэлээ шүү дээ. Тийм үү? Би амар толгойтой гар юм бэлээ шүү дээ. Тийм үү? Доктор Dre яг зөвхөн 50 Cent-тэй зүгээр нөгөө нэг юутай байсан. Яг G-Unit гэдэг зүйлийг авч явдаг юм болохоор Тони яа юм бэл. Тэр нэг 50 Cent-тэй цомог гарах болохоор Тони яа шоронд орчдөг. Тийм юу байсан шүү дээ. Томоо гэдэг. Тэгээ G-Unit чи Gorilla Unit юм байлаа шүү дээ. Тийм байна. G-Unit ми сонсдог байсан шүү юм. G-Unit амар сонсон шүү. Би чинь нөгөө Need for Speed PlayStation 2 дээр Midnight Club дээр геймийн нөгөө нэг This is how we do гэдэг үжтэй. Тэр дуу яг толгоомоор явж шашдаг гэсэн тийм. Game G-Unit байсан шүү дээ. Тийм. 50-гийн нөгөө In the Club дээр бүжигдсэн гардаг. Тэгээд дууных нь ард яагаад тийм бакал нь гэж орж ирдэг юм бол тээ. Тони яа шүү дээ. Окей. Шатдаг тий. Тэр жоо ойлгохгүй. Зарим 50 Cent дууны ард Eminem Adlib бидэрсэн байт. Тийм үү. Тийм дуунуудаас байгаа. Студиор хоорондоо таардаг байсан юм байна. Тухайд тий. Студиор таардаг биш.
50 Cent-ийн нэлээд хэдэн яг цомог дуунуудыг Eminem продюсерлсэн. Тийм, Eminem продюсер нэсэн шүү дээ. Shady Records. Одоо энэ Монголд одоо студийн одоо таныг төхөөрөмжүүд ер нь чанартай студ Монголд одоо ер нь байгаа юу? Одоо Чанартай студио тийм яг байгаа. Америк шиг студиуд байгаа юу? Байгаа. Ер нь бол ихтэй байгаа боловч цөөхөн ер нь бол Цөөхөн. Ахаад гэхдээ ер нь тэр годамжны үзүүлэн салаад урбан тийм гоё байсан байсан. Тэр салаад тийм гоё байсан үг шүү. Урбанико, салат гэж Урбанико. Тий. Тэр чин тэр надад паундаас асуу. Паунд л тэгж дуусан шүү дээ. Би тэгээгүй шүү дээ. Уу яг таныг сам байсан юм болоо гэж. Байсан. Гэтэ би салат идээгүй. Та юу ийдсэн байх магадaltaй байхаа. Би шууд хоошоо идсэн. Хоошоо. Салатгүй хоошоо. Нэг яа. Салатын эзнэр паунд л мэдэж байгаа. Паунд гэдэг амар те. Паундын өгнүүд. Ханд паундыг юу сонсдгоо. Би энэ ста мэдээ байхгүй. Би бүр ингэ байхгүй юу? Байхгүй. Паундыг сонсоод үзээрэй. Бүгдийг сонсдог байсан да. Тэгээд яг нөгөө байнг тэгээд нэг сонсохгүй болохоор цээжлэхгүй юм билээ. Тэгээд ер нь бол ингээд хоочны ингээ гангстер паунд юм их болж бодож байна л да тий. Тэгвэл одоо хин гэдэр амар сонсд юм биш паундыг. Гөрвөл 168 гэл нэг тэр төрлийн рэпрүүд байгаа шүү дээ. Тэд нар амар сонсдог. Тэр Young Sub Map гэдэг тэрийг сонсдог юм л. Тэгээ одоо ерөнхийдөө хаа ингээд таны нэг одоо ингээд нөгөө би ингээд Монгол зөндөө ингээд рэпрүүдээ уулзлаа л да ингээд Монгол. Тэгээ тэгэнгუთ ингэж юм л да. Одоо манай нэвтрүүлэл дээр чи ингээд таны ингээд аюу их меншнд чинь ингээд яаж ирж байгаа л Сантахл орж идэв. Ярэ энэ яаж чадсан Сантахл орж идэх юм мэдэхгүй одоо яагаад гэж. Тэгээд ингээд би ингээд иргэдээ сонирхоод ингээд асуугаад ингэсэн чинь таны ингээд авууштай чанар гэдэг ингээд артистэлж байгаа хгүй ингээд young удтайгаа хамт юм хийдэг. Оригинараа үнэлдэг. Одоо тэгээд тэрийг ингээд тэр талаас таныг үнэлж яана л да тэгээд ингээд тэгэнгუთ бусад ингээд зарим рэпрүүд ч одоо жишээлбэл тийм дүүнертэй юм хийх болоогүй. Итэр ингэх болоогүй юм ч юм уу тийм. Одоо би таны ингээд миний нэвтрүүлэлд орж ирж байгаа дээр хүртэл ингээд харж байна л да. Бусад хүмүүс болохоор бас ингээд бие барайл ч юм уу, инсекюр ч юм уу, дотроо инсекюр байд юм уу, эсвэл их зан гаргад юм уу. Яг нэг юм хоёр хооронд байгаа юм л да. Тэгээд та энэ талаар ерөнхийдөө юу гэж боддог? Тэгээд би ер нь жоохон ингээ хүмүүс жоохон нээлттэй байгаас гэж ерөнхийдөө жоохон боддог байхгүй л why not ч тийм. Яагаад үгүй гэж тийм. Залуу рэпрүүдийг ер нь бол дэмжих нь яг зүйтэй л дээ. Яагаад тэгэхээр тэр хэд чинь одоо ингээд илүү хүрээлэлээр томруулмаар байна те. Илүү одоо нөгөө хүрээлэлээс нөгөө гарч намайг сонсдог тэр хүмүүс рүү бас өөрийнхөө юмаа бас аваачмаар байна те. Яг өөрийнхөө бас тэгж ингэмээр тэрэн дээр нь болохоор яг ингэж одоо яг туслах хэрэгтэй. Тэ. Гэхдээ туслахтаа бас ингээд хүн болгонтой очиод бас дуу хийгээд байж бас болохгүй. Бас энэ бас ингээд одоо нэг өөртөө шалгуур байдаг ч юм уу те. Цензур байгаа шүү дээ. Тийм цензур байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрэн дээр яг авчираад хоёулаа ерөнхийдөө бас ахаад чиний наадах чинь дахиад нэг левел ап хийсэн юм ингэж хийя гэдэг ч юм уу. Яг тиймхүү байдлаар хандаж явал зүгээр. Тэгээ одоо манай одоо ингээ гүн сарын орсон дугаар дээр ингээл sex and drug гэж байгаа хөөх тээ. Sex and drugs money back nigga гэдэг ингээл яг яг би бол тэг ингээл харангуйтай л зүгээр ингээл гоё ингээл дүүгээ дэмжээл гоё л явцсан байхгүй тийм. Уусаа гүн сарчааг өөрөө сайн продюсер болохоор би гүн сарын дуунуудыг сонсохыг дуртай. Тий. Битэр ч бас өөрөө ингээл гоё бит мейкер. Тийм бит мейкер гоё. Яа тэгээд шара zu гүн сар let's go. Гүн сар бас миний дуртай рэпер нэг. Тийм Монгол рэпрүүд ер нь бол бүгдийг л сонсдог л доо. Ингээл дүүнер мүнер ялгаагүй. Ах нарч бай, дүүнерч бай, коммершилч бай, андерграунд ч бай тий. Ингээд бүгдийг л ер нь бол ингээд сонсно. Яагаад гэвэл эн чинь миний нөгөө амьдрал болцоо. Одоо нэг хипхоп хөгжим гэдэг зүйл болохоор яг ингээд миний өдөр тутам хийдэг салшгүй юмны нэг хэсэг ингээд болцоо. Одоо ингээд хаа ингээд
дуу бичлэгийн одоо ингээд одоо records ингээд label ерөнхийдөө ингээд одоо би мэх захгүйгээс тэнийг бас ингээд сонсож байгаа. Мараагаас тэнийг сонсож байгаа. Соёлоогоос сонсож байгаа ингээд. Тэгээд маш олон жил ингээд янз бүрийн ингээд ийм ингээд record label студио те ингээд байгууллагатай оролцоод ингээд явсан байна. Тэгээд эдний хаа ингээд яг ер нь одоо ингээд ерөнхийдөө ингээд нэршлээд явбал те одоо ингээд яг аль нь ингээд label тариалагдаад болон ингээд цаашаа ингээд явж исэн байж юм уу те. Миний хувьд дөө. Тийм таны хувьд те. Хамгийн анх нэг Gangsta Service-ийн Saga Records гэж байсан шүү дээ. Тий, Saga Records гэж байсан. Яг миний хамгийн анхны баг project байсан л та. Тэгэл Click Boomer-ыг бидэд 2016 та ерөнхийдөө гэрээтэй ажилладаг гэсэн. 2016. Тэгээд Hustler Music гэж бас байсан шүү дээ. Одоо Миххүү нэг цахгүй шүү дээ. Цаадаа чи Миххүү гэдэг. Яалчгүй бүр ингээд ахын дөөл гэсэн стайл юм болоо мэдхгүй зүгээр эсвэл хөрдөж байгаа ч юм болоо. Миххүү, Saint, Black, Bisma, Isima. TB. Nega Doggy Dog гэж хэлсэн шүү дээ. Тэгээ цаач нь ингээд бидэд ингээд Hustler Music гэсэн юм бол. Тий. Тэгээ Hustler Music гэн тэрний дараа Hustler Backyard. Шарот зэмэг захгүй. Миххүү. Зөвөр ингээд чимээгүүд тийч сонсоо суучаа чинь тэгээ чи зочин хөтлөгчтэй манай зочин хөтлөгч жоох ингээд хайрлаж явсан хүмүүс хазаж хайрдаг шүдтэй болж. Тийм нэг тийм тий. Амьдралын минь цаг юу л амьдралын минь цаг хугацаанд хан хүртэл чигтэй хаалга болгон нүдтэй болж тий. Месгэ бүр баян гэлтгтэй бүр ёо тэрийг бүр баян шеэрлж мэрлэг баг зураг постлоо шууд тэрнийхээ доор моор ингээд яг пост мослоо тэр чинь яг бокс хийж мэг хавьяадаа тавьчихсан хамууд баян тэр төгтөө хэсэг анх гарцсан байхад яг тавьж шашин тэгээд месс чинь тэнд сайхан халаад өгцсөн сайхан тэр төгс тавиал гоё тэгэж үлээ ингээд тэгэж үлээ тэр бас гоё доо шүү. Тэн дээр битэр чинь баг 48 явсан байдаг л мангар урт баар явсан байдаг те. Ялж. Ер нь бол ийм юм уу те. Хоёрын нэвтрүүлэг ингээд чи байнга ингээд хөтлөгч биш юм уу те. Чи хөтлөгч юм уу те. Зөв. Манай одоо Шаратон Марла манай Money Wood ба Монголоос ингээд бас одоо Bebina Vacation Young Bo урьж юм блэ. Гавана ахыг оруулж байгаа гэсэн тэгээд окей тэгээ Монгол Америкээс хоёр тал зэрэг явах нь байна. Тэгээд тийм үү тэмдхийн хөдөлтэй. Тэгээд нөгөө хөтлөгч манай Марлаа гээд энэ Америкт байсан залуу битэр нөгөө хамт хөтэлдэг гэсэн тахтаа манай өмнөх дураад үзсэн бол харин би яг нөгөө юуг сандгүй. Тэгээ нэрийн царайгийн санахаа. Тий нэг юм тий. Нөгөө болохоор тэр дугаарыг хөтэлдэг те залуу те. Тий. Яг царайгийн санахаа болчихлоо. Тэр чинь нөгөө маазралтаараа тэр ингээд юу гарч иж байгаа байхгүй энэ контент. Зөв. Shout out to Money Wood. Тэгээд одоо Монголоос ингээд гоё хүмүүс орж иж байгаа. Тэгээд let's go. Let's get it. X-Talk. Yeah, the fuck you know. X-Talk. X-Talk. Ахад тэгээд ер нь тоонот бас ингээд хаа ингээд одоо ингээд ерөнхийдөө жоохон төр завсарлага авч байгаа гэж ихэд ойлгосон зүг. Тэгээд би ихтэй яг өгчдрийн хувьд бол ингээд яг тооноттой ингээд бүх дуунуудыг ингээд сонслоо л да. Тэгэл аюу гоё байсан. Тэгээд яг зөвөр сонирхоод асууж байгаа шүү. Ер нь яг одоо юу болж байгаа бол тэгээд ер нь бол илүү нөгөө нэг артистууд нөгөө хувийнхаа ерөө анхаарлаа хандуулж байгаа. Одоо яг нөгөө нэг лейблээр нэгдсэн биш. Одоо яг нөгөө нэг Jason бол яг нөгөө нэг хувийнхаа одоо карьер те тэр лүү ерөнхийдөө жоохон анхаарлаа хандуулж байгаа. Би болохоор ерөнхийдөө нэг дуу муу хоор хийхгүй байгаад байгаа ер нь бол хэсэг бас нэг юм дээр ажиллаад байгаамаа. Тэрэн дээр бас цаг хугацаа хэрэгтэй байна. Гэр бүлтэйгээ бас байхыг хүсэж байна. Тий. Нэг тийм юмнууд байна. Ер нь бол ингээд хувийнхаа ямар ерөнхийдөө орцгооцсон байгаа манай үед ер нь бол бүгдөө. Гэтэ одоо ингээд харж байхад би анхандаа ингээд
бодчихсон байхгүй ингээд за ингээд Санта ахын ямар ингээд commercial ертөнцөө орчоо. Би одоо хаа зөв үнэл хэлж байгаа шахаа. Би зөв би тухай төрсөн сэтгэлээ хэлж байгаа шүү. Ямар commercial ертөнцөө орчоо гэж тэгсэн чинь нэг үйтсэн чи би нөгөө дунд нь орцсон. Өглөө сүүтэ цөө гэлтэй. Тэгээ мих захгүй залгангуудтай миний сэтгэл санаа цөө гэлсэн чинь яг би өөрөө дараа нь ямар тэнийг юм бодсон бэ хэвээр гэдэг өөрийгөө л ингээд бодож байгаа байхгүй. Тэгээд юм тоонтой ингээд би бүр ингээд бичлгүүдийг хараад ингээд амар гой санагддаг гэсэн ингээд та хэд нэг хөдөө явж байгаа гэдэг чтэй энийг хараа юу гэж та гэж энийг хараа ноо тон гэж гизгийн жок те тэр мөрөө айгуу гоё тэгэл юм ингээд хаанаас ч харсан юм гоё ингээд юм вайптай тийм гоё левел ингээд гоё найзууд яг ах дүүнэр байсан болохоор яг тэгээд яг тийм уусаа өмнө тийм байсан болохоор бас ингээд амар тийм нэгдсэн тийм хүчтэй байж бас чадсан л гэж боддог доо. Яг Toned project-ийн хувьд. Тэгээд ахаа би нөгөө нэг сая тэр чи одоо тэгэл нөгөө аяллаа л нөгөө өвчлөг байсан байл үү. Тэгээд та тэгээд нөгөө олон орноор ирэхдээ аялж байгаа ш тахаа тэгээд за тэгээд ахаа би зүгээр танаас нэг юм зүгээр амар юм хэрэггүй асуулт хэрэггүй ч юм одоо зүгээр юм рандом гэх юм асуулт. Та одоо Монгол байх боломжгүй болоод альва одоо та ингээ айгүй олон орны монголчууд танд парадад явсан байгаа шүү дээ. Хэрвээ та аль нэгэн монголчуудтай тэр оронд гацгаар болвол те аль орны монголчуудтай гацгаа аль хотын ч юм уу те. Наад ч сонирхолтой л асуулт байна. Тэ Монгол руу буцах боломжгүй нэг дэлхийс өнжин ч юм 18. Гэтэ ямар ч гэсэн давгүй нөгөө үтэг нэг гайгүй байгаад тах газар бол хаана вэ? Би аль мэдчихээн. За чи юу гэж бодож байна? Би аль Чикагод шалах гэж бодож байна. Гүү чи яах вэ? За зүйл чамаас чи яах вэ? Чи манай л Чикагод л үлдэнэ. Би Монголдоо шүү дээ. За Санта хаана ах вэ? Жохон бодоод. Гэтэ Монгол руу явуулахгүй гэхээр Монгол руу явуулахгүй шүү дээ. Монгол руу болохгүй шүү дээ. Тийм байна. Тэгэхээр би явж болохоор бол Монголдоо л үлдэн шүү дээ. Тийм байна. За тэгвэл Чикаго л юм байна. Миний өнөөс яаж Чикаго л home town болохоор яалч гэдэг. Чикагоч гоё л доо. Би яг зүгээр надад зүгээр нэг таалагдсан юу болохоор хот болгоо Сидней амар таалагдсан. За. Тий. Яагаад тэгэхээр ийм Америк стилийн мөртлөө юм амар ийм 50 юм бэлээ. Америкч бас бужигсан шүү дээ. Тэгээд энд ингээл наануу цаануу. Ийм биш. Ийм жоо 50. Кофений ертөнцөөс кофе угаас бөөндөө ингээд энд очирлоо юм очирлоо шагаа тий зүгээр. Юунд чи зүгээр нэг очирлоо шагаа. Тэгээд зүгээр Сидней би болохоор ийм жоо лези талдаа хүн бохгүй би. Ийм 50 байх дуртай нэг тиймхүү орчинд амар дуртай гэх юм уу. Тэгэнгүүт Сидней бас тиймэрхүү санагдсан надаа. Ийм 50 байж олох үз. Зүгээр ингээл юу ч хийхгүй ингээл байждаг ч юм. Тад хөлөндөө нэг пүүз сонгвол ямар пүүзийг та сонгох? 4. J4. за J4. Ямар ч асуудал байхгүй. Retro form. Ямар ч эргэлзээ байхгүй. let's go. Let's get it. Jordan холгоос өөхт одохгүй нэвтрүүлгээр орж магадгүй шүү. Puma гэдэг гэж. Лил Puma ёо. Тэр холбодоо шатлаа нэвтрүүлэлт орын морын гэж шатлаа. Над руу видео кол залгасан ингээд дургуй шат тон тавгүй шат гэхгүй. Харангуй дуулгын авахгүй ингээд уурлаа шатчихсан. Нөө юу гэдэг юм бэ? Бацсан чи. Чи алгаддаг лөө. Тэ нэг тийм биш нэг гэдэг үстэй. Тэ. Тэгээд хүн холгоо игээд гарч одоо яахан тэгнэ. Хулгай ээж болохгүй. Худлаа шааж болохгүй. Хулгай ээж болохгүй. Хулгай ээж ерөөсөө болохгүй. Тийм. Миний бүр амар дургуй Муухай, шүү. Хулгай шээ. Найзынх нэг үнчин нэг сэтгүүлт шээ. Пүүз мүз. Хулгай ээж болохгүй. Хулгай ээсэн бол тэгээд зайл. Тийм. Чи сонсож байна гэж. Puma сонсоно гэж юм. Надаас нэг бацаан хулгай хийгээд тэгээд энэ амьдралаас зайлцсан байгаа шүү дээ. Одоо миний амьдралаас. Come on. Хулгай хийж болохгүй шүү дээ. Муухай шүү дээ. Муухай. Тэгсээс дээр мийсэн дээр шүү дээ биз дээ. Бараг тэр нь шодлоохон шүү биз дээ. Ядаж хөлмөртэй юм да тий. Буу тулчих бол. Сэтгэлийн үед хадгааж болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Юу ч хулгайж болохгүй. Муухай шүү. Хүнээс. Муухай.
Одоо ингээд ахаа би ингээд нөгөө нэг бас тэр нөгөө нэг лейбл ерөнхийдөө ингээд ингээд яриулж байсан. Тэгээд ахаа ингээд би нөгөө нэг таны нэг нэвтрүүлэг үзчихсэн аахгүй. Тэгээд ингээд тоонот ингээд босч байхад ингээд бид нар одоо ингээд мөнгө төрөж авах юм байсан тийм байсан юм байсан. Тэгээд ингэж жагаад арай гэж юмнуудаа ингээд босгоод ингэсэн гэл ингэдэгтэй. Тэгээд бас ингээд би нэг яагаад энийг ярьж байгаа вэ гэхээр бид нар одоо өчнөө young дүнээр ингээд одоо студ байгуулъя ч юм уу нэг юм үүсгэх гээл артист болох гол үзэл байгаа тий. Тэгээ явандаа тэртээ тэр өсөөгөө ингээд лейблийн шийдэл тулгана шүү дээ. Тэгээд нөгөө нэг таныг бас жоо урам өгөх зүгээс бас ингээд энэ талаас нь гоё яриасаа гэж бодсон байхгүй. Тэгээд тоонот бол одоо жишээлбэл 21 амир ингээд явж байсан тий ингээд ерхийлэгч өгөөдөө хөрөлс өхөө ингээ ивэлд орж ч юм уу те ингээд ингэж мингээд өнгө тоглолт хийдэг ч юм уу те энэ ч бол амар том флекс аахгүй рефлекс гэх юм одоо юу гэдэг хөдөлмөртэй одоо гэхдээ тэрнээс өмнө жишээлбэл та хэд ингээд одоо юм санхүү махууг ингээ асуудлууд байсан мэсэн гэл ингээ ярьж байгаа шүү дээ тэгээ нэг юм одоо миний хувьд бас ингээ тийм бас аахгүй ерөнхийдөө юм юмхнаар юм бүтээж жагаад тэгээ ингээ бүтээгээд тэгээд ингээ мөнгө олох гээд ингээд нэг мөнгө олохын наагур ингээл нэг урам нугараал ингээл алуу болоод болчихдаг. Тиймэрхүү юмыг бас жоохон дэмждэг байхгүй. Тэгэхээр та тэр талаас бас гоё ярил л дээ. Тоонотын яг нэг тэр үнцгийг бас гоё гаргаад ярил л дээ. Ямар ч лээсэн эв нэгдэл гэдэг зүйл амар чухал ер нь бол. Ямар ч одоо тийм ямар ч бизнес дээр хөгжмийн босч бай те. Тиймэрхүү юм дээр одоо яг эв нэгдэл яг нэг хүн шиг ажиллана гэдэг амар хэцүү зүйл байхгүй юу нь яг бүх одоо крүү багууд тэгж ажиллаж чадахгүй шүү дээ ер нь л яг эв нэгдэл гэдэг шийт дээр энэ амар чухал байдаг. Тэнгүүт яг надад зөвөр нэг би одоо өөрөө баталсан ч юм уу те өөрийнхөө амьдралаас одоо ингэ олж авсан юм байгаа шүү дээ те тэр болохоор чи ямар нэг юм ингээд яг тууштай зориод хийж л байгаа бол хизээ нэг цагт нөгөө нэг үр ашиг нь те одоо материалдагч бай, материалдаг биш ч бай, үр шим нь яг дараа нь заавал чам дээр ирнэ. Тэгээд тэрэнд яг итгэж ажиллах хэрэгтэй юм байлээ. Тэр нь бол ер нь бас аливаа энэ амар хүнийг одоо нэг урагшны яг зүтгүүлдэг юм байл л дээ ер нь бол. Миний одоо нэг анзаарсан юм, young-уудыг юм анзаарсан юм ингэж харагдсан хаа. Ингээд янз янзын нөгөө юм бага инфлюенсерд үтсээр хагаад одоо мөнгийг маш хурдан олох мэт. Тэ? Хөдөлмөргүй байж байгаад мөнгө ороод ирэх мэт ч юм уу. Тиймэрхүү сэтгэхүй маш их байна. Тий. Аливаа хийсэн прожект чинь өнөөдөр биш, маргааш биш, бүр 2 3 4 жилийн дараа 10 жилийн дараа 10 жилийн дараа ч байж магадгүй шүү дээ. Магадгүй. Тэгэхээр амьдрал тийм байдгүй шүү гэдгийг зүгээр ямар нэгэн байдлаар ингээд тэнд нэг юм өнгөний сорг байгаа. Тэгээд ягаад ч тэр нь ингээд зөв зүгээр байж гуттай гэртээ зүгээр ингээд суугаа байж гут ингээд ороод ирнэ гэдэг тэр ойлголтыг л байл. Тий. Ямар нэгэн байдлаар өөрөө араас нь явна хөөцөлдөнтэй бас хөдөлмөрлөн тэгжиж яг тэр зүйл чинь буцаж орж зөв зүгээр өнгөө бяцлаг хулганы авахнд байдаг ч лөө нэг тийм нэг үг байдаг шүү дээ. Манай нэг гүч нэг тийм яриад гэж нөгөө хулганы авахнаас бяцлаг мэрэхгүй гэсэн ч тийм дуулсан болсон гэж би хэрэг тодорхой гэж хэллээ. Тэр юм шиг. Тийм дуу хийсэн юм тийм нэг гар. Тэр тийм цааш нэг тийм баг танаад л хүмүүсэж магадгүй шүү. Араа нөө цаашаа яг манай гүч чи яг нэг эвгүй мэр. Та гүчтэй Монголд олжчихсан юм байна нэр. Кагийн тоглолтын дээр танилцчихсан. Тэгээ нөгөө манай л юм тэр фэйсбүүкийн найзууд мангар олон жил явсан юм байна. Тэгээ би таньдаг болсноос хойш энэ чинь манай фэйсбүүкийн найз шүү дээ гэж харсан шүү дээ. Тэгээ түрүү бас нэг гişэт байгаа. Одоо ингээд ерөнхийлөгчийн ивэлд ор гэдгсэн шүү дээ. За тийм. Тэр болохоор би энийг яг ингээд яг юуг нь гаргаж хэлмээр байгаа. Тэр болохоор бид нар ингээд бүх аймагуудын нөгөө төв талбай дээр нь ер нь тоглолтоо хийсэн. Тэнгүү тэрийг одоо талбайг ингээд зарим аймагуд талбай дээр хийлгэхгүй гэж байгаа шүү дээ. Хийлгэхгүй зарим нь ингээд маа талбай засвартай байгаа гэдэг ч юм уу олон нийтийн арга хэмжээ болохгүй гэл. Тиймэрхүү ерөнхийдөө юмнууд тийм асуудал гарч ирсэн. Тэнгүүд яг ерөнхийлөгч тэр асуудлыг зохицуулж өгсөн бохоггүй юу? Талбай асуудал. Наа талбайгаа гаргаад өгч.
Түүнээс бидэрт ингээ мөнгө өгөөд маа нүгээр үнгүй тоглолтыг гэсэн юм байхгүй шүү дээ. Тийм шүү дээ Тий. Бид нар нөгөө нэг би харин тийм спонсоршипүүд байгаа шүү дээ. та өөрсдөө хийгсэн тэрийг харин Тэгсэн чинь талбайгаа гаргаж өгөхгүйгээ зарим амиг. Бид нар ингээд танаа ингээд нутгийн чинь ард иргэдэд ингээд ийм үнгүй тоглолт хийх гэдэг шүү дээ. Ингээд зарим нь талбайгаа өгөхгүй байгаа үст сонио. Тэгээд тэнгуут нь тэрийг яг яаж шийдэх юу байсан бэ гэсэн чинь ерөнхийдөө ч ингээд юу одоо нэг зарлиг гэх юм уу нэг тиймэрхүү юм ягаад наад талбайгаа энэ хүмүүст ингээд чөлөөлж өгөө. Ингээд нөө одоо олон нийтийг соён гэгэрүүлэх тийм ажил ингэж хийж байгаа. Ийм хэсэг бүлэг залуучууд байгаамаа гэдэг юмыг л цаадах чинь зүтгүүлж өгсөн бохгүй. тэр колчан тэнд бүр зөөр ингээд зөөр бараг үзэгч гэсэн болж шээ. Үдлэгч биш. Тэр үзэгч гэсэн. Мэн за асуултуудаа бас одоо яаж шууд татах юм уу? Тэр бэкер тэр нэг фүнэ гараж тийм байлээ нэг ээж нь ажилдаа явтаа гэх. Ээж нь ажилдаа явлаа. За ёо гэн гэлээ. Тэр нэг Пицца хин юу шиг. Бантан шиг. Тэн дээр ингээд та хэдэн савж ундаг гэсэн бас фан л да. одоо тэрийг явуулаа шагаад. Явуулаад байгаа хэрэг дахин юм л да. Тийм. Тэн дээр мангар их цаг орсон шүү дээ. Одоо тэр дүүхүү артист байхаа таних уу? Тэр бэкердд орж явахдаа нөгөө яг тэр ордог үедээ бас дуу муу хийдэг гэсэн гар юм байлаа шүү дээ. Бөрөө. Ийм улс төрийн морын дуу хийдэг гэсэн гар байлаа шүү дээ. Политик шээд. Ийм депресс нэг жоохон. Тэгсэн мөртлөө яг тэр шигээ өгөлдөг гэж бодлоо. Тэр бүрний шаажсан. Юу хэлээд би бас олцод сонсомоор байна. Opportunist style нэ тэ. Тий. Тэгээд ийм шивээчин гай явах шиг гэсэн шүү дээ. Би л тэгж бодсон шүү дээ. Ингээ амар фэйсбүүк гэдэг ингээд жоо рок төрлийн мөрлийн тий. Цаа ч бас бэкер тийм бас амар тийм сонирхолтой юу гэсэн шүү оролцогч. Тий. Маркетингийн хувьд Маркетингийн хувьд тий. тэмцээний шүүгч байх хаа ингээд айгүй хэцүүтэй шаналгаатай байхаа. Алийг нь аль гэхүү те одоо тандрига гэхүү мега гэхүү те. Тий. Адилхан л мундаг шагаад байдаг одоо юм. Тий. Тэгээд яг нөгөө нэг юу баг юм зүйлдэг шүү дээ. Яа. Бас нөгөө айлын хүүхдийг алга үзэх бас муугай тий ажил юм байлээ ер нь бол амар хэцүү гэдэгтэй тэгээд өөрөө ингээд зовдогтэй ингээд тэнгууд яг зүгээр өөртөө нэг юм жанжин шохомтой болчмоор юм байлээ дотроо. Би болохоор ерхий яг энэ талын ингэж харж ер нь бол яг шүүлтээ хийнэ гэд нэг өөртөө нэг юм бий болгочонгууд арай амархан болно. Тэгэхгүй болохоор яг ингээд зүгээр ингээд харж агаад за яг ингээд яг хоёр ингээд зогсож байгаа дуулаад ингээд аль сайн юм гэхээр амар хэцүү. Тэнгүүд яг дотроо би болохоор миний хайж байгаа хүн бол энэ ийм төрлийн гэдэг нь яг тэрийг тавьж байгаа арай жоохон амархан болно. Гэтэл бас ингээл нэгийг насаал нөгөөтгийг аваал ингэнгүү тэгэл хэцүү л байгаа юм чи юм байна. Таны одоо хамгийн дуртай машин чи юу вэ? Таны машин бох бенз шүү дээ. Бох бенз. Ер нь бол бенз. Нохоо тийч дуртай юу бро? Нохооны хэрэг битээ. Би Багдад зоос гэдэг нохоотой байсан. Тэрнээс бас нохоо ер нь их юу яагааг. Тийм нэг тийм амар юу биш. Нөгөө цаг би өглөө амар их унтах дуртай байхгүй юу? Өглөөний хүн биш. Тэнгүүт нөгөө өглөө босч мосоол ингээл нохоо мохоог салхилуулах гээл да нэг тиймэрхүү бас цаг гаргах хэрэгтэй юм шиг болоод. Тэнгүүт нөгөө муур өөрөө бас амар амар юм билээ шүү дээ. Тийм шүү дээ. Яг өөрийгөө ингээл аваад явцдаг. Бие даацсан. Өөрөө очиод ингээд бизнес чинь өөрөө очиж хоолоо идэж чинь ингээд өөрийгөө зохицуулаад явцдаг. Ус мусанд орчдөг. Соос нэг бас нэг муур зүтгэлээд байгаа шүү дээ. Тийм үү? Тий. Соо. Цаа чинь бас сонин зүтгүүлдэг. Соос гоё шүү. Тэгээ мара хөгжил отхны тэрүүгээр явдаг гэсэн. Таны нөгөө таач хөгжил отхны тэрээс явдаг гэсэн тий. Хороолт байсан. Хороолт гэдэг гэсэн. Бид нөгөө аяллаа тухай ярьж байгаа. Тэгээ нөгөө аялал ярьж ирсэн чинь ингээд ахта нөгөө шингэн хүмүүс базаадаг гэдгсэн. Тэгээ би бас яг тийм төрлийн аялагч байхгүй. Ер нь жоохон нэг юм ер нь жоохон нормалтай л ингээд уух юм хоёр авчдаг тий. Уух юм тий пивтэйг. Тэгээд ах ер нь одоо юу гэдэг ингээд Монголоос одоо юу гэдэг ингээд яг пив уухтаа ер нь яг ингээд аль пивний ламын дуртай байна гэдэг. Монголоосоо? Тий. Монгол пивнүүдээс үү? Тий.
Тэгэл таарлцсан л авчдаг ш тухайн үед. Аль нь нөгөө нэг хөрөгчөнд их хэмжээгээр байна гэдг нь тэр л гоё пив гэсэн. Бихтэй хаа боргоо гоётэй хаа. Боргоо ёо. Боргоо гоётэй. Тэгээ сүулдэг болсон ч амар хатуу санагд. Тийм үү? Хатуухан. Би ягаад ч боргоо л надад зөхиод идэв. Тэгэл. За нэг 2 ууч. Баг Монголын баг хамгийн эртний пив баха. Тийм. Боргоо. 1924 онд Тий. жижиг ярьж байгаа. Баг ардын явцгалын те. Гол туул голын усаас хотгон хийгээд тэгээд айлын хүүхдүүдээр ингээд айлын хашаанд хөргүүлээд ингээд тавьдаг байсан. Тэгээд гоё яваастай 1924 он зэрэг хашаан дээр чи үндгүй пив тавьсан ингээд байж штэ ингээд бодох Би байсан. нөгөө юунд амар дуртай. Пижүнд. Хятад пижүнд. Тийм үү? Пиж амар. Тэрийг дууж үзег юм шүү Нөгөө дээ. зөөлхөн. Тий. Нөгөө Центао, Харби, Марби ингээд байдаг А шүү. тэр явцсан юм тий. Тий, ер нь тиймэрхүү амт надад илүү нөгөө юм зөөлхөн. Ус шиг бас гоё санагдаад. Тэр одоохан ингээд байгаа штэ. Хятадаас ингээд нөгөө пив орж ирэнгүүт үгүй яг тэр чих галерд орж ирж байгаа л да. Тэгэнгүүт зарим хөлх зарим нэм, зарим хужаа одоо виски ингээд ингэж литрээгээд ингэдэг л да. Тэгээд Хөлх уух мангар их байгаа шүү дээ. тийм үү. Монголд. Би харин тийм Тэрнээс нэг хүмүүс үзээгүй ухчихсан юм бүр. тийм үү. Тэр вискинүүд нь бас холхиад тэгээд үнэн өгрөө. Үнэн. Тий. Вискинүүд байна. Тэгээд ах түрүүнээс уухгүй байгаа юм виски. Үгүй. Боловчлаад. Instincts kicking in гэж. Тэгээд холх вискинүүдээ бас адилхан үнэтэй одоо Яг адилхан үнэтэй шүү дээ. лалдар шааж тий. Орогтойгоо яг адилхан. Яг нөгөө хаанаас авал нөө холих биш юм авах вэ гэдэг дээр л ерөнхийдөө. Тий. Энэ бас харахад одоо ингэ мэдэх боломжгүй их Боломжгүй юм чинь тий. Ямар ч боломжгүй. Тэр ч бас тий. Тэгэхээр тэгэд холих юм ингээ ууж муугаа шаачингууд хөтөн шүү дээ маргаас. Шатаж мартаад ёо став. Нэр би бас Монголд амар шарчууд үзсэн юм байна нэр бодоод байна. Энийг юу гэдэг юм мэдхөө. Наа чинь юу Пив цадлагч юм шүү. Гүү штэ наа чинь навшин тавихны нөгөө карер байстай. Эн карер. Гэхдээ энийг нэг юунууд их ашигладаг. Мафод Юунд ашиглаваа. Тий. ингээд хуруугаа хийгээд так гэж дардаг хурууг. Кино сончлаа тий. Тийм кино. Тий. Түрүү нөгөө бас нэг пив ярьсны хаа. Тэгээд бас ер нь тэгээд нөгөө шингэн хүс сэтгүүлсэн гэж ярьжсны хаа. Тэгээд та ер нь ингээд хамгийн олон хоногт ер нь ингээд нэг юм нормалтад яваад байвал энэ хит одоо хоног сэтгүүлэх юм. Түүхэндээ ч юм уу тий одоо young байхтай ч юм уу. 3 сарын 1-нд миний төрсөн өдөр болдог байхгүй юу? За. 3 сарын 1-нд ууж эхлээд 3 сарын 18 нөгөө Цэргийн баяр болдог шүү дээ. Тэгээ 19 зогсчихсон тийм. Нэр Цэргийн баяр юм. Рекорд байгаа. Цэргийн баяр юм. Цэргийн баяр юм. Бүх ирчүүдүүд Цэргийн баяр юм. Бүх гангсуудаа Цэргийн баяр юм. Би нэсвэр яа сарын ба. Тэгээд тийм рекорд л энэ надад. 3 сарын 1-ээс 3 сарын 19. 18 оноо. Тий. Гэтэ зүгээр тэр чинь зүгээр нормал ч зүгээр. Үгүй шууд уулт. Тийм үү. Тас яах вэ? Шууд ингэж архиталтаар. Йоо. Тэр бас амар шít Цагаан 7 сарын 1-ний үеэр шүү дээ. цагаан арх зүтгүүлэх үү эсвэл виски одоо юу дээ. Бүгдийн. Холио шаан хийх. Бүгдийн би. Яг нөгөө 7 сарын 1-ийн кино хийгдэж явах үед шүү дээ. Бид нэг юм юунд амьдэрдэг гэсэн. Ийм тусдаа ингээ байр түрээсэлцэн. Тэгээ нөгөө тэнцээ оролцож байгаа хүмүүстэй ингээ хамтдаа байдаг гэсэн юм. Тэгээ яж захтай яг манай тэр байрны доор World Wine гэдэг. Халаас малаас ууж муугашаа вино. Буцлаж байгаа зүг цаашиг ууж муугаш. Эсвэл шидээр нэцгэлж ш тэ. Бүр аим шиж. Тэгээ олоолаа болохоор тэгээ Тэр бүр нэг шээж. Нүдэнд харагдсан шааж сая. Амар шууд бистэй. Бодогц. Одоо би тэгж чадахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Одоо холихгүй шүү дээ бро. Хальж уухгүй шүү дээ одоо. Ер нь тийм олон хоног бол шаах бол хэцүү шаажлаа шүү. Гэтэ юм юу болчих. Нэг юм шаардлагатай бас юм бас байгаад байгаа бас. Одоо энэ тэнд одоо очиад нэг юм хүлээ авалт байдаг ч юм уу те. Тэгээд за ийшээ тийшээ ингээл юм түүр хийгээл явангууд бас ингээ очингууд
гээд найз нөхөд байж идэг те. Тэд нартайгаа бас ингээд бас нэг шил юм тавьчаад бас юмэрээ суух нь бас арай өөр те. Нэг тиймэрхүү юмнууд бас байгаль дагаал да. Би бас ингээл нэг одоо ингээл брогын тухай ингээл мэх захгүй л голцоо сонсдог л та. Тэгээд одоо ингээд одоо бас ингээд сайхан ингээд охинтой болсон ингээд те. Сайхан жоох одоо ингээд бас ингээд охин маань томхон байна те. Сайхан те. Тэгэхээр бас ингээд нэг юм гоё. Би өөрөө хөөхдөг болохоор сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ ингээд бас танд бас ингээд гоё байгаа хта те. Би бол одоо би бас өөрөө найзахынтай найзахны хөөх чинь бас ингээд 8-9 настай одоо ингээл те том нь 16-т би одоо ингээл хүүхдүүдтэй ингээл ертөнцийн гоё өнгөрөөл хичээл сургуулийн ингээл хийлгээл ингээл гоё ингээл цаг өнгөрөөдөг л та тэгээд танд бас ингээд охин хүүхдтэй болохоор бас ингээд мэдрэмж ямар байд юм болохаа ингээд танд гоё л ахaltaа ихтэй зүгээр танд ихтэй таны яг одоо мэдрэмж амар юм юутай болчдөг юм бэлээ. Нөө утга учиртай болчдөг. Одоо ингээд зарим нэг юм ингээд надад юм сонирхолгүй санагдаж шүү дээ, тэ. Нэг амьдралын нэг зарим нэг хэсгүүд нь гэх юм уу, тэ. Тэнгүү тэр юмнууд амар сонирхолтой болчдөг, тэ. Ингээд юм яг яах гэж ингээд нөгөө энэ бас нөгөө амьдраад ингээд яваад байгаа нь ингээд амар тодорхой болчдөг. Ингээд бүр ингээд тодроод бүр ингээд энэ блар ингэж харагддаг юмнууд байгаа шүү дээ, тэ. Тэд бүр ингээд амар тодорхой болчихно. Окей, би яг ингэж та ингэж окей. Би ийм мэдлээ ингэж амьдарч байгаа. Окей. Ийм шит. Утгатай болчдөг амар утга учиртай болчдөг. Юм амар тод болчдөг. Би бас ингээд одоо ингэж явах хүмүүс ингээд гэд энэ хүүхд чинь чиний хүүхд биш шүү дээ нэтэр юм. No, it's my kid. Like I'm gonna raise him. Тэг ингээд гоё ингээд ингээд ертөнцийн одоо ингээд хүүхдэд ингээд гоё хичээлийн зааж өгөөл скейт унахыг зааж өгөөл, сакс тоглохыг зааж өгөөл, PlayStation дээр читамтай ингээд тоглолцсондаа би алж байгаа юм чинь те. Хүрд мөр зааж өгөөл. Одоо юу гэдэг ингээд why not? Яагаад ингээд юм байж байгаа юм бэ? Тийм, яг чиний найз охины хүүхд юм байгаа сте. Тийм, тэгэхээр чиний хүүхд. Тийм. Тэрийг би бас хүмүүс хэлмээр байдаг байхгүй юу? Have some respect. Тэгээд ингээд заримдаа хүмүүс харангуут ингээд өөр зэх юм чинь бэ. I don't give a fuck about that shit. Yeah. Тэнцээ нэггүй хэлээ. Манай нөгөө зураглаач тэндээс байгаа байхгүй. Тэгээд тэндээс бас connection үүсгэл энэ нөгөө аха баж ялтай хуйгаа штэ. Манай турхаа хуйгаа шүү бро. Камерны цаана байж байгаа тий. Тэгээд баж ялтай хуйгаа. Арай царайлаг хуйгаа. Тэгээд чоба гэж. Тийм үү? Бас болох гэж байгаа. Болох гэж байгаа нөхөр болох гэдэг үлээгээс олж байгаа. За ихмээ хоомын хайртай шүү. Та гадаа гоё хүүхд нэр хэлсэн шүү. Юу хэлээч аа? Охин хүүхдийн нэр санал болвол наач амар хэцүү шүү. Амар гинт тийм хүнд даацны юм бодолцоо. Амар хэцүү шүү дээ. Би надад чинь оролцохгүй ба. Би одоо хоёр охинтой байхгүй юу? Нэг хүүтэй хоёр охинтой байхгүй юу? Та бүр гурван хүүхдээ эцэг. Тийм шүү дээ. Oh my god. All right, let's go. Тэгээд юу яагаад нөө нэр сонгох шүү дээ. Тэгээд бүр амар хэцүү. Тэгтээ хүүхдээ одоо ингээ харна шүү дээ. Ингээ төрөөд 3 хоног дээр нь ингээ чигэнд нь шивэнд юм байна. Тий. Би зүгээр сонссон. Зүгээр дээх нь дэгдэг байсан. Жааслаа. Тий. Би 3 удаа шивэндэг. Тэгэнгүүт хүүхдээ харангуут нөө төрчин шүү дээ. Төрчөөд хүүхдээ харангуут нэр нь ороод ирнэ шүү бра. Тийм үү? Би гурван тохиолдолд гурван дээр нь тэгсэн байдаг бодлоо тий. Ингээ харангуут угаасаа нэг юм ингэж явах юм байна гэдэг нэг юм байгаа шүү дээ тий. Тэг шууд ингээ гараад. Тий. Жид нэг тэгж бас үзээрэй заяа. Тий. Амжилт хүсье. За болж байгаад нь баяр үргээ. За энэ. Яа. Броскис хальт нэвтрүүлгээр ингээд хальт гаргаж ирж энэ ингээд болж байгаа нэг баяр үргээтэй нэг захгүй ирсэн байна. Манай түрээ ах маань камер дээр хальт ороод ирэх бүндэ. Please.
Please. А мэхүү ирсэн юм уу? Please. Ирсэн юм. Энд чинь Мэхүү ийшээ суучаач. баяр гүндө. Чи бүр ирчээ байгаад байгаа юм уу? Тий байгаад бро бодож тий. байсан гээ. А тийм шүү дээ нэрээ. Очсонко цааш гайгүй. Амьдралын хамгийн гоё мөчтөр Ядарчихсан байсан. Аа тэгсэн баха. Ядарчихсан байсан шүү. Тэгсээр бүр. таг нь дуусчих. За дуусгаад л яг Бид өдөө. Оо ер нь дуусах гал л ч. Одоо хүртэл ингэ явж байгаа гээ. нэвтрэл дууссан шүү. Оо тийм үү. Гэтэ энэ баяр зингэл байгаа шүү нэрээ. Таад маань өөртөө Сүлгээ хий. Ажил иргээ хаа. За окей. За төрөө бас байгаа шүү. Хаана нэ? Төрөө бороо. Ийшээс төрөө бороо. Бодраарай. За битээ зогсоо. Бодраарай. Төрөө бороо ийш. Өвөрн Монгол руу ч юм уу одоо ингээд очиод ингээд тоглолт хийсэн ингээд Манда вебнес. нийт ингээд баг тоогоор та баг Тэргүүлж байгаа. яваад байгаа юм шүү. Тий, тэргүүлж байгаа юм шүү. Тий. Би одоо яг нэг хэсэг нэг өвөр Монгол тоглолт зөвшөөрдөг байхад би сард 2 удаа явдаг гэсэн шүү дээ. Бро Тийм үү? арай хэтрүүлсэн тий. Арай амар явсан. Бүр тэнд тэр өвөр Монгол хүн шиг болсон Би гэдэг ямар би сайн үзсэн хийж тий. байгаа одоо. Өвөр Монгол руу хамгийн их тоглолт хийсэн артист Десар бро. хондог байхгүй л шүү. Тийм баха баг Тий тий. хамгийн их тоглолт хийсэн. Бүр тэнд амьдрд юм шиг байдаг гэсэн бэ. За за окей явлаа гэж явчихдаг. Чи өвөр Монгол хүн болцсон байсан юм чинь. За за мэхүү ирд суулсан байна. Тэгээ сая ябар нэцгэл. Ямар нэг За чинь зүтгүүлж орж ирлээ. Тэгээ орж ирлээ. Явсан ч хүмүүс муулан, муу явсан ч хүмүүс адилхан муулан. Тэгээд тэгээ дараагийн нэвтрүүлэгт менза миний би албан ёсоор би хүн өөрөө шүү. хүн өөрөө нийгэм нь өөрөө юм байхад хүн өөрөө юм байхгүй гэх. Хүн өөрөө. Тэгээ 5 өдөр болгоо. Тустаа Тусгаа үзэх үү те. X-Talk. Болохоор нэ ахаа ихэд болохоор байгаа сте. Болохоор болмоор. Нэг дуртай дуусан гээ одоо тэр танаа нэвтрүүлгийн тэр шээ. Тий. Болохоор тэр гэхдээ амар вайрал болсон тий бүр Desire тэгээ тэрийг гоё өс тээ. юу дуу болгоод цацсан байл шүү дээ. тэгээд тэр охин бас амар гоё үнэнээр өстэй. Рэпер Desire гэлтэй. Би ч мугасаа порнод тэгээд би ч багш магш идэж шүү дээ. Манай ч айгүй гоё фүни юм ярьж. Тэгээд танаа тэр нөгөө жоок нь амар гоё юм чөлөөтэй зүгээр. Тэр чинь угаасаа тийм би ихгүй шүү дээ. Зүгээр нэг жоок нь айгүй funny. Тэгээд танаа нэвтрүүлэгт ороод юу яснаас би ингэж мэддэг болчихж байгаа шүү дээ. Тэр нэг. Тэгээд нэг тайсны ард таарсан шүү дээ. Тийм үү? Тэгээ таарад өө би чиний орсон нэвтрүүлэгт амар дуртай шүү гэсэн шүү дээ. Бас гоё тий. Тий. Хайр тий. Тийм шүү дээ. Тэгэхээр тэр охин бүр амар баярлсан байгаа л яг үндэ. Манай Baby Naгийн бас найз юм шиг байдаг шүү. Тийм. Тий. Бибина мууч тэртээ нэг зүйл шүү дээ. Тий. Яа. Түүрийн босс. За тэгээд Хөөхөн бясалгал хүүхдүүд орж ирж явчлаа шүү дээ. За тэгээ сая баяр цэнгэл орж гарлаа, төрөө ороод гарлаа. Джейсон бас тэнд байгаа. Цаа чи яг үнэндээ шүү дээ би микрофон жоо. Цаа чи яг үнэндээ нөө гэртээ ганцаараа юм байшин үзгээ явцсан. Хин Джейсон. хоёр дахь удаага юу? тэр чинь орж Үзсэн шүү дээ. Ямар сони юм бэ? Түрүү би болохоор хэлсэн байхгүй. Би бас юм яриул цэвүүр нэг бодолтой. Яг үнэндээ ингээд бороотойгоо суувал тэбүүрэн. За. Ямар ч гэсэн тэгээд ерхэд ахаа цааны сүүлийн 2 3 асуултаа яагаад тэгээд дуусгаж яхаа. За. Окей. Менза юу микрофон зүүсэн мө? Зүүсэн за. Окей. За одоо тэгээд окей, back in the business за тэгээд захгүй бро маань бас ирсэн байна. Тэгээд би инхэд зүгээр яг хоо ингээд дандаа хипхоп ярих чи хэцүү шүү дээ. Бид нар бас
хой хүний зүгөөдөөс зүгээр ингээд рандом асуултууд зүгээр би зүгээр өөрөө миний хувийн зүгээс Милан миний зүгээс асуу гэж бодсон аахгүй тий. Нэг зүгээр. А чи ямар их юм ярьж байгаа би асуулт асуусан. Мухар сүсгийн талаар юу гэж боддог вэ? Ер нь одоо Би ингээд сэтгэлээ хэлье гэж бодож байна. хэлээ гэж бодсон. Мухар сүсгийн талаар юу гэж боддог вэ? Одоо жишээлбэл одоо орондод бол ээж нөхөн ч юм уу. А тэр зөв нэг хүмүүжлийн хэлбэр юм шиг байлаа шүү дээ. Тийм бах тий. Хүүхэд нь орой унтахсан чи дуулаад байхаар тэгээд Тэгээд чөмөг Айлгаад те. за тэгвэл энэ тухай юу гэж хэлмээр вэ? Чөмөг идэхлээр носонхоо л гэдэг. Гэхдээ тэгээд бас нөгөө чөмгөө өөрөө идмээр Би яг тэгэж бодож аль аврын броо. Наачсаа гарын зангачлаа. Тэгэж би бас яг тэгэж бодож байсан хгүй. Яг ингээд хүүхдээ орой дуулуулмаарг байсан болохоор чи ингээд дуулаад ээж нь өхөн шүү гээл. Тэнгууд нэг бүх энэ ихтгэл үнэмшил энэ шашин философч юун дээр философч юм байна. Шашин чи юун дээр тулгуурласан бэ гэхээр айдас юм бэлээ. Айдас дээр тулгуурладаг. Тэгээд яг ээж чи дөрөөлдөг тий. Ээж чи өхөн шүү, аав чи өхөн шүү, эсвэл ингэ шүү, тэгээ шүү, чамайг бурхан ирээд ирлэг ирээд авна шүү. Яг би ч юм нэг эцсийн сүлд нэг юм хэлээ зөө. Милана. Яа. Рого хэлхээс нэг юм хэлээ. Окей. Мухар сүсэг бол яг л мухар гудам л гэсэн үг. Гудам урагшаа. Харах уу болно та эзэнгөө тоосох те. Гудам урагшаа. Гэтэ мухар биш шүү. Хамаа гудамж урагшаа. Тий. За одоо шүү дээ. Хүмүүжлийн нэг бяцхан зайл. Бяцхан зайл. Трики тий. Аха одоо Лайф хак. заахаа ерөөдөө шүү дээ. Нэвтрүүлгийн ерөөдөө хамгийн сүүлийн асуулт хаа. За. Хөгжмнөөс та өөр яг хин юм байхаа та. Хөгжмнөөс өөр. Та хөгжмөөр та өөрийгөө тодорхойлт та ингээд рэпер биш ямар хөгжим байхгүй зүгээр. Таны яг үндсэн үе яг хин юм байхаа. Зүгээр тийм асуумар санагдсан би. Зүгээр л уртч байж болно, богино байж болно. Та өөрөөр л хариулах гэж байж болно. Сониуч хүн. Би одоо юм газар зүй одоо хооронд амар дуртай. Ерөнхийдөө одоо хөгжмнөөс илүү миний сайн мэддэг зүйл юм бол одоо орон астроном тэгээд газар зүй их амар сонирхолтой. Ерөнхийдөө би хэрвээ зөв рэпер биш байсан бол одоо орон ч юм уу эсвэл геологч хүн байх байсан баха. Сансарч. Наа чин бүр яг ингээд Нэскэж өдөө көнийг нэскэж гэдэг юм шиг сансарыг судлаа л дээ. яг брог яг тэгж хэлсэн чинь би анх ингээд энд ирчээд 17 онд ирчээд тэгээ би яг ингээд Сантах руу залгаж ирсэн байхгүй. Тэгээд ингээд яриад ингээд байжсэн чинь би хэлсэн байхгүй. За би ер нь ингээд цаашаа ер нь рэпер гэж байхгүй ер нь сайенс хөмөр байна. Астробиолог сонирхмаар байна гэдэг яг брод ярьжсэн. Чи бро яг тэндээс ингээд чи одоо ингээд эртгэн очиод ямар нэг юм хөөвл эртгэн л тэрийг эхлээрээ Тий. гэж хэлжсэн. Тий. Би яг Detroit-д байсан. Eminem төрсөн. Detroit байсан. Тэгээд яг ингээд үүрээр залгахад яг Монголд яг орой болж идэг. Тэг тэр ярьжсэн байхгүй. Тэг ямар нэг юм яасан бол эртний шиг эхлээрээ гэдэг. Тэг шиг эхлээрээ тэгээ оройтойроо. Эртхэн эхлээр ер нь ямар нэгэн ажил төрөл ямар нэгэн прожект хийх гэж байгаа те ямар нэгэн юм хийх гэж байгаа бол өнөөдөр босоод хийгээрээ залгаа. Яг одоо өнөөдөр чиний сөүлт өдөр хаамэ. Let's go. Okay. Хей залуу минь. Өнөөдөр чиний сүлд өдөр. Сүлд өдөр. Өчигдөр сүлд өдөр байсан. Маргаас сүлд өдөр байна. Тэгээд дараагийн дугаараар Менза миний бий болох болно. Тэгээд окей. өнөөдөр яг энэ удаагийн нэвтрүүлгийн хаалтыг бас хамт хийж байгаадаа баяртай байна. Энэ угаасаа юм шиг тийм. Одоо дараагийн удаа чи ингэж сууж байгаа. Энийг аваарай. Энэ бамбраа аваарай. Энэ Мэнэс баяртай шүү. Хин биш үү? Нөө юу биш үү? Инхри марлаа. Тий. Инхри марлаад нөгөө нэг гейм Snoop Dogg-ын тэр нөгөө торч өгдөг штэ. Энэ бол одоо
юуны Одоо Westing энэ одоо New King те гээд нэг Dre энэ очоод нэг тоорч өгөнгөө нэг төрсөн өдрөөр чөлөө тэгсэн чи цаа чи ихрийн марлаа уйлдаг. Тэ тэр нэг тоглолтын дээр болоо тоглолт өөрийнх нь хамгийн анхны тоглолт тий шүү дээ. тэрэн дээр болоо шаачдаг тий. Нэг юм House of Blues тоглолтын дээр нь Тий. Нэг юм Ингэж том биш юм жижигхэн заалан дотор тий. Түнжээ гейм оцсноо ингээд цаатгач ингээд хүзүүдсэн. Ингээд микрофоноо юундаа шаацаа. Микрофоноо ингээд нөгөө карманда яж юм яриа шагаад ингээд шагаад. Уг цаа чин дуулмаар байдаг, уйлмаар байдаг гэсэн. Уйлахгүй шаацсан. Чи нэг ахын орж ирээд олон юм яриа. Одоо ерөөхдөө одоо яг ингээд хамгийн одоо тэг нөгөө нэг эцэгхэн үгийг хэлгэдэг шиг тэг одоо л гэсэн шүү. Одоо нийгэмд ингээд жоохон нэг юм асуудал нөгөө боолидэлт асуудал болоод байгаа шүү дээ. Тэгээд тэрийг ерөнхийдөө тэр талаас бас нэг жоохон нэг юм зөв талаас нь мессеж өгөөд ерөнхийдөө дифферент төгсгөл тиймэрхүү үг хэлээд яах юм бол одоо энэ чи яг нөгөө яг одоо болж байгаа яг юм hot topic те яг энэ хүүхдүүд яг хэрэгтэй байгаа үг нь бас нэг юм ах хүний үгээс ингээ хэлээд нэвтрүүлгийн төгсгөлтийг юм уриалгатад дуусвал гэж ерөнхийдөө бодлоо л да. Тэгээд нөгөө нэг хэрэггүй үгээр юу яаж хэмнэлтэй юу яагаар нэгнээ бүх хэмлээрээ гэж тийм шүлэг өгдөг штэ. Тэр бол яг надад амар тийм ойрхон туссан шүлэгний нэрэлтэй. Тэгэнгүүт яг зүгээр би эндээ зүгээр юм сайн сайхан гоё юм хэлж чадахгүй зүгээр битэн бас муу юм бас хэлхээ болж юу ч ярихгүй байгаарай гэж юм байна. Тэр нь хамгийн зөв сонголт шүү. Заавал хүнд ингэж муухай үг хэлж тэр хүнийг нөгөө шархлуулах хэрэггүй. Шархлуулахгүй байхаас боломж байгаа шүү. Тэгвэл бити янз бүр юм яриараа. Тэгээ би нэгэ бити тэгэж хэрэггүй үгийн зэвэр химлээрээ л гэж хэлээ да. окей. За ингээд нэвтрүүл дууслаа. Тэгээд X-Talk хийсэн. Санд ахта баярлаа. Gangsta Service Click. Өрсөнд баярлаа. Тэгээд манай Викс цахгүй маань уцахгүй орох юм байна. Окей, let's go. За, хүрэлцэн ирсэн Колчандоос баярлалаа. За баярлалаа. Зочин хөтлөгчөөр ирсэн. Тэ. Бараг хөтлөгч юм уу үзээд байгаа маа. За, ахаа ингээ бүгд босдог байхгүй хаа дэвтэр. Босдог юм би. Үзэгчтэй хүнлээд байгаа. Спасибо. За, камерныхаа өмнө очиад жоохон попорнаа. Спасибо. Чикаго. Би байсаар байх болно. Өнөөдөр чиний зөөлт өдөр хомээ. Let's go. X-Talk утгагүй уулзъя. Йоо. Love. За дуусах. Hip-hop татаа надад safe татаа эргэж сони шасаа надад татах миний ex мөр харам миний sex үчиг кайф богти бав Chicago сиш кайф богти back in trap Pikachu арай лава шинэ кашаа дүлээ зон гэж мөр гарга манай гэрэн зүг миний фантази